За сайн байцгаана уу? Swiss podcast-ийн үзэгч, сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бол монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийн тухай ярилцахаар театр урлагийн сургуулийн захирал доктор Дид профессор Даваас Хүрэн багш маань хүрэлцэн ирсэн байна. За багш танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Үзэгчд нартаа ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргье. За хоёулаа монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт 9 зүйлсийн тухай ярилцсан. За тэгээд монголчуудын энэ эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг юунд түшиглэж хэрхэн тодорхойлсон? Ер нь яагаад энэ бид энэ эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг тодорхойлох шаардлагатай вэ? 2012 оны сүүлээр соёл урлагийн сургууль санаачлаад соёл ба хөгжил гэдэг олон улсын чуулган зохион байгуулсан Улаанбаатарт. Тэгээд төрийн ордонд хуралдсан л да. Тэгээд тухайн үед бол би соёл урлаг судлалын хүрээлэн захирал байсан. Тэгээд тэр чуулганаар ер нь бол олон улсын судлаач эрдэмтэд ирээд ер нь энэ үнэт зүйлсийн асуудал тэр чуулган дээр хөндөгдсөн. Тэр 12 сард болсон чуулганаас үүдээд 2013 оноос ахуулаад бол соёл урлагийн сургууль монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс гэдэг энэ төслийг эхлүүлээд тэгээд үндсэндээ нэг 7 жилийн хугацаанд энэ судалгааны ажлыг бол хийж хэрэгжүүлсэн үе шаттайгаар. Тэгээд энэ хугацаанд бид нар ер нь бол үнэт зүйл гэдэг юмыг үүж харсан бэ гэхээр Монгол улс нөгөө зах зээл ардчлалын нийгэм шилжчихсэн. Ер нь ингээд нэг юм нэгдсэн цул үндсэн зүйл үнэт зүйл гэж ярих болцоогүй юм биш үү? Бараг шаардлагагүй юм биш үү гэж хэлэх хүртэл ийм төр нийгмийн бас нэлээд олонний танил хүмүүсийн амнаас эрдэмтдийн амнаас хүртэл бас унж ирсэн. Тэгтэл үндсэндээ улс оршин тогтнож байя гэж бодох юм бол үндэснийхөө өв соёлыг хадгалж өвлөж хойшдоо уламжлуулж байя гэж бодох юм бол тэр улс өөрөө тусгаар тогтнолтой улс гэдгээ дэлхийд дахин зарлан тунхаглая гэж үзэх юм бол тэр улс эртнээс өв соёлтой өв түүхтэй улс юм а. Эртний язгуур үндсэн эртний үндэстэн улс юм а гэдгээ харуулж батлахын нэг үндсэн том зүйл бол энэ ер нь эрхэмлэн дээдлэх үнэт зүйл гэдэг зүйл байдаг юм байна. Тэгэхээр энийг тодорхойлж өгснөөр нь бол ер нь улсынхаа өв соёл тусгаар тогтнолд соёлын урлагийн салбарынхны хийж өгөх хамгийн чухал оролцоотой үндсэн суурь ажил юм байна гэж ингэж үзэж. Тэгээд тэр төслийг бид нэр холын зар үзсэн л дээ. Ер нь бол үнэт зүйл гэх үү, эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс гэх үү, ер нь эрхмэнэл гэх үү гэх мэтээр ахгүй бол ингээд нэр томьёолын хувьд ч гэсэн онооход нэлээд асуудалтай байсан учраас үе шатны хэлэлцүүлгүүдийг, семинаруудыг, эрдэм шинжилгээний хурлуудыг, социологийн судалгаануудыг бол ингэж шатараатай хийсэн. Тэгээд ер нь төслийн нэлээд сүүлийн үр дүнгуудээс томьёолоод ингээд харахад бол ер нь зүгээр үнэт зүйлтэй монгол хүн бол өөрөө үн цэнтэй нийгмийг бий болгодог юм байна. Үн цэнтэй улс орон байна гэж бодох юм бол үндэсний эрхмэнэл гэдэг ерөнхий том зүйл дотор бол бас улсын ард түмнээ нэгтгсэн ийм улс байж хөгждөг юм байна гэдэг ийм томьёолыг л эцэст нь гаргаж ирсэн дээ. Нэг нийтдээ бол 7 жилийн хугацаанд үргэлжилсэн гэж бол хэлж болно. Гэхдээ цаашдаа ч гэсэн энэ үргэлжлээд явах хэрэгтэй. Тэгээд 7 жилийн хугацаанд ер нь юу хийсэн юм бэ гэхээр 2014-өөс 2017 оны хугацаанд бол бид нар дандаа энэ суурь судалгааны ажлуудаа бол хийсэн. Төслийн хэмжээнд хурал хэлэлцүүлгүүдийг хийсэн, эрдэмтдийн лекц семинаруудыг хийсэн. Тэгээд энэ их юмнуудыг биежүүлж харагдуулж байгаа нэг чухал зүйл юм бол энэ хугацаанд хийсэн. Тэр нь болохоор эрдний судар оршуу гэдэг шугал. Энэ номны нүүрэн дээр байгаа энэ шугалыг хийсэн. Тэгээд өөрөө энэ шугалыг бүтээц энэ шугалыг агуулгажуулсан тэр мэдлэг боловсрол нь өөрөө энэ бас монголчуудын үнэт зүйл. Энэ нөгөө нүүдэлчдийн ухаан, эрдэм боловсрол, өв соёл гэдэг энэ 3 том үнэт зүйл дотор орох энэ агуулга энэ юм бол энэ өөрөө илэрхийлэл нь энэ шугал болж өгч байгаа. Тэгээд энийг ер нь монголчууд өөрсдөө нэг тийм хүзэндэл өмсчих мөртлөө номон торгонд баримтгалдаг ард түмэн шүү дээ тий. Тэгээд өөрөө энэ тэндээс шүр сувд алт мөнгө 9 эрдэнэ санжаануулаад энэ тэндэн зүгөөд явах гэхээс илүүтэй 9 эрдэнээр ном бүтээжээс ард түмэн байхгүй. Тэгэхээр тэр энэ дархны энэ ур ухаан аргууд ч гэсэн өөрөө тэр өв соёл доторч орж байна, мэдлэг боловсрол доторч орж байна. Энэ ухаануудыг үе үеийн дархны урлан бүтээж исэн аргуудыг шингээгээд өвлж уламжлуулад ингээд энэ шоглыг бол хийсэн 9 эрдэнээр хийсэн.
Тэгээд энэ шоглыг бид нар 14-өөс 17 оны хугацаанд бол одоо тухайн үед манай соёл урлагийн сургуулийн бүтцийн нэг сургууль байсан. Төрөлхтөн дизайн урлагийн сургуульд бол энэ шоглыг тэр одоо хөнх урлан гэдэг манай төрөлхтөн урлагийн сургуулийн тэргүүлэх профессор Инхтава багшийн уралданд хийсэн. Тэгээд Инхтава багшийн тэр одоо өвлсөн багш нараас өвлсөн багшаасаа өвлсөн тэр өвгүүдийг тэр уран тархины бүх аргуудыг энд бол шингээж өгч ингэж хийсэн. Энэ өөрөө нэг одоо бидний энэ судалгааны ажлын эрхэмлэн дэлгүүр нөхцөлсөн судалгааны ажлын нэг юм бийжүүлж өгсөн, хүнд үзүүлж харуулхуус болж өгсөн энэ зүйл нь болсон. Тэгээд одоо энэ энэ шоглол дотор юу хийх юм бэ гэдэг юм бол тэр нэг суурь судалгааны ажлын төслүүдийн үр дүн болоод явхаар 2018 онд бол бид нар үнэт зүйлсийг тодорхойлох социологийн судалгааг одоо тийм тоон судалгааны аргаар, чанарын судалгааны аргаар хийсэн. Тэгээд 9 одоо объект нэгжээс тэгээд тодорхой бүр фокус ярилцлагуудыг энэ аваад тэгээ яаж юу тодорхойлох юм бэ гэдэг юмудаа үндсэн судалгаагаа авчаад тэгээд 2019 онд монголчуудын үнэт зүйл гэдэг эрдэм шинжилгээний хурлыг бид нэр зохион байгуулсан да. Тэгээ соёл урлагийн сургуулийн эрдмийн үр дүнгийн эрдмийн зөвлөлөө урьж гисэн хэлэлцсэн. Профессорын багуудынхаа төвшөнд ч одоо профессорудаараа хэлэлцүүлсэн. Тэгээд яг ингээд үр дүнг нь хэлэлцүүлж томьёолоод энэ саний одоо ингээд одоо бид хоёрыг ярих гэж байгаа энэ одоо энэ 9 бүлэг үнэцүүлсэн юмыг томьёолоод тэгээд лав одоо миний санаж байгаагаар 3 чудаа эрдмийн зөвлөлөөр бол 3 янзын томьёол оруулаад эрдмийн зөвлөлийн гишүүд санаа оноогоо хэлээд тэгээд одоо яг энэ номон дээр ингээд багтаагаад бичиж байгаа энэ ургийн алтан хэлхээ улс гэрийн эзэн мөнх тэнгэрээс заяат монгол хүн нэгэн эрдэнэч гэдэг юм уу энэ томьёолуудыг бол гаргаж авч ягаад тэгээд энэ шоглол дотор байгаа буюу энэ болгомол алтаар одоо ингээд бүрсэн энэ 9 хуудсан дээр өвөр тал дээр нь бол саний уншсныг бичээд артаа талд нь тэр энэ сурвалжуудыг энэ томьёолуудыг ямар юмнаас гаргаж ирсэн бэ гэдэг тэр сурвалжуудаа бичсэн. Тэгээ энэ номон дээр бол үндсэндээ тэр одоо үндсүүлсэн дээр бичсэн энэ илэрхийлэл батламжинд болж өгж байгаа, тайлан болж өгж байгаа, тэр иш үндэс нь болж өгж байгаа зүйлүүдээ ингээд нөгөө кириллээр бол нэлийн дэлгэрэнгүүрээр бичсэн. Гэхдээ энэ судрын артаа тал дээр хуучин монгол өчгээр нэг л хуудсан дээр олон юм багтааж чадахгүй байсан учраас бид нар энэ илэрхийлэл бэлэгдлээс илүү энэ өвгдээцийн сургаал зарлаг хэсгийг нь бол тэр ард дээр нь бичээд ингээд үнэт зүйлсүүдээ бичсэн 9 хуудсыг энэ дотор оруулж өгсөн. Тэгээ энэ дотор энэ бол судалгааныхаа үр дүнг хэлэлцүүлээд томьёолох ажлаа бол бид нар 2019 онд хийцэн гэсэн үг байхгүй юу. Тэгээд хийж дуусаад эрдэнэ зөвлөлийн хэлэлцүүлгээнд ярьж гисэн гарсан. Одоо энийг тэгээд яах юм бэ? Одоо тэгээд энэ музей төх юм уу? Соёл урлагийн сургууль өөрөө хадгалаад байх юм уу? Тэ? Боловсрол шинжилгээ ухааны сайд өгөх юм уу? Гэт ингээд яригдсан. Тэгээд эрдэнэ зөвлөл дээр манай эрдэнэ зөвлөлийн гишүүд бол ерөөсөө энэ өөрөө цор ганц байх хэвээр. Тэгээд энийг монголчуудын одоо эв нэгдэл сайн сайхан илэрхийлэл болдгийнхын хувьд Монгол улсын ерөнхийлөгчд бол өргөн барих хэрэгтэй. Тэгээ яг энэ өөрөө их хувь нь өөрөө төрийн түүхийн музей ч юм уу энд хадгалагдаад байж идэм байгаас гэдэг ийм шийдэл гараад тэгээд 2019 оны сүүлээс ахгуулаад ингээд хөөцөлтөөд танилцуулаад яриад салбарынхаа сайд танилцуулаад удирдах зөвлөлтөө унш танилцуулаад ингэж явж байгаад тэгээд Монгол улсын ерөнхийлөгчд бол өргөн барьсан. Тэгээд Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга бол энэ соёл урлагийн сургуулийн хийсэн төслийн ажил бол нэг их сургууль хийхэд бол их агтсан их том ажил байна. Их сайн мундаг ажлыг санаачилж тэгээд бас их олон жилийн хугацаанд тийм тууштай судалж их тийм оновчтой зөв томьёолж тодорхойлж ингэж бол одоо хийжээ гэдэг тийм үнэлгээг өгсөн юм бэлээ. Тэгээд тэнд бол ерөнхийлөгчтэй уулзахад манай судалгааны тэргуулах профессорын багуудаас тэгээд манай сургуулийн захирлгээд тоотол хөдөг хүн орсон. Тэгээд тэн дээр бол ингэж найрсгаар сайн амар хүлээж аваад тэгээд одоо удахгүй болох гэж байна шүү дээ. Өнөөдөр чинь ингээд 12 сарын 22-ны өдөр 21 оны одоо 21 оны 19 сарын 22 болох гэж байна. Тэгэхээр энэ ойндоо ирэх гэж байна л да. Өөрөөр хэлбэл Монгол улсын ерөнхийлөгч Эрдэнэ судрыг дээдлэн зулах тухай зарлага гаргаад 1 жилийн өмнө үзүүлж байна гэсэн үг. Тэгээд энэ
зарлиг гарснаас хойш гэсэн бид нар юу хийсэн бэ гэхээр өөрөөсөө энийг түгээн дэлгэрүүлэх энэ ажлыг бид нар өөрсдөө хийх хэрэгтэй юм байна. Өөрсдөө бас энд бас манлайл үзүүлэх хэрэгтэй юм байна гэж ингэж шийдээд одоо бизнесийн байгууллагуудад бол хандсан. Бизнесийн байгууллагад ч гэсэн бид нар рүү бас хандсан. Ялангуяа бид нар рүү хандсан бизнесийн байгууллагын төлөөлөл гэхэд бол би энд одоо нэг мөнхөн үсэг гэдэг корпорац хэлмээр байна. Мөнхөн үсэг бол өөрийн тэр нэг Аз хур гэдэг хэвлэлийн компаниараа гэрээ байгуулад тэгээд энэ үнд зүйлсийг түгээн дэлгэрүүлэх энэ чиглэл дээр бид нар сууйстайгаа хамтарч ажиллая гэд тэгээд одоо бидний энэ монголчууд эрхлэн дэдгүүний зүйлсийг байгаа нисэн зүйлийн томьёол дээр тулгуурласан зорилттой бүлгийн насны онцлог тохирсон юм 9 цуврал нам гаргана гэд ингээд сууйстай хамтарсан ажлын хэсэг зохиогчдын хэсгийг ингээд байгуулад бол мөнх хэсэг дээр ингээд ажиллаж байна. Тэгээд энэ ерөөсөө угаасаа энэ эрдэнэ судар маань цор ганц байгаад байгаа учраас энүүнийг одоо ингээд бас байгууллагын төвшөнд ингээд залдаг хүндэлдэг морин хуурын нэгэн адил залдаг хүндэлдэг тийм хувилбаруудыг гаргая барь. Тэрий ч одоо бид нар бас хий барь гэдэг юм санаачлсан байгууллагч гарч ирж байна. Ингээд байгууллагуудын төвшөнд бизнесийн төвшөнд ч гэсэн хүмүүс ингээд санаачлал гаргаад ирж байна. Нөгөө нэг талаас яг өнөөдөр бид нэр одоо энэ тухай ярих гээд байгаа. Тэгээ нэг ялангуяа надтай ингээд манай утгацгой судлалын хөтөлбөрийн одоо төгсөгч оюутан маань энэ сэдвийг хөндөд өнөөдөр энэ нэгээр яриа өрнүүлэх гэж байна гэдэг маань ч гэсэн энэ хүүхд залуучуудад маань хүрж байна. Хүүхд залуучууд маань үндэснийхөө эрхэмлэлтэнд адилхан хүний зүйлсийг ойлгох юмсан, бодвол одоо тээгч нь болох юмсан, түгээн дэлгэрүүлэгч нь болох юмсан гэж бодож байгаа учраас өөрсдөө ярилцах хэлбэрээр одоо үеийнхээ оюутан залуус сошиалар дамжаад бүх насныханд нь одоо бас мэдээлэл хүргэчихье гэж бодож байгаа. Энэ хэлбэр чинь ч гэсэн өөрөө энэ илэрхийлэмж ч гэсэн өөрөө энэ зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, үндэслэлтээр нэг төлөвшүүлэх энэ юмны маань одоо бас олон түмэнд хүрж байгаа. Ойр дэргэдийн маань хүмүүс ойлгож байгаа. Түгээн дэлгэрүүлэхийн төлөө олуулаа одоо нэгдэж хөдөлцгөөе гэж байгаагийн нэг тийм том илэрхийлэл байх гэж бодож байна да. Монголчуудын эрхэмлэн дэдлэх үнэт зүйлд бол монгол хүнийг эрдэн гэж тооцоолсон байдаг тийм. Тэгэхээр ер нь бол монгол хүн бусад улс орны хүмүүсээсээ одоо ямар онцлог зан чанараараа юм онцлог гэдгийг. За тэгээд тэр нь ингээд монгол хүний тэр онцлог нь уран бүтээлтэй одоо яаж илэрч гарч ирдгийг, яаж тусгагддгийг гэдэг энэ талаар та. Судалгааны ажлын эцсийн үр дүнд бол бид нар нэг тийм 9 багцал гаргасан. Тэгээ энийг яаж бичих вэ? Одоо ер нь нөгөө юм онг буюу юм нарын одоо юм хэлбэр гаргаад тэрийгэ тойруулаад ингээд монгол бичгээр бичих үү? Яаж бичих үү? Яаж илэрхийлэх үү гэж нэлээх тийм асуудалтай тулсан. Яагаад вэ гэхээр ер нь монгол хүн монгол одоо гэр бүл төрт яс их нутаг монгол хэл өв соёл нүүдэлчний ухаан эрдэм боловсрол яс суртахуун гэдэг ингээд явахаар эхнээс нь ингээд хүн хэлээ сонсохоор энэ чинь хамгийн эрхэм нь бол монгол хүн юм байна. Хамгийн одоо сүүлийнх нь эрхэмнэл нь бол яс суртахуун юм байна штэ гэдэг ингээд шууд 1 2 3 4 гээд 9 гээд сонсчод байгаа байхгүй юу. Тэгэхээр үнэт зүйлээ эренбэлцсэн юм шиг ойлголт өгөх гээд байдаг. Тэгэхээр ер нь бол бид нэр нараг ингээд тойрсон онгод тамганы хэлбэрийг тойрсон хэлбэрээр биччихье гэж бол эхэндээ нэлээ ярьсан. Тэр нь болохоор ер нь бол энэ эсүүлийн үнэт зүйл шүү. Нэг ерэн бие үнэт зүйл шүү гэдэг ойлголт өгööгээ гээд. Тэгээд содар болгоод ингээд тавих гэхэд нэлээд тийм төвөгтэй болоод байсан учраас бид нар ерөөсөө бүх юмыг монгол хүн нэгэн одоо үнэт зүйлийг болохоор нэг ингээд ингээд явцсан нь 1 2 3 4 гэж ингэж эренбэлээгүй эренбэлж үзэхгүй байгаа шүү гэдгийг бол ингэж үзэж байгаа. Тэгээ ер нь явж хамгийн эрхэм зүйл бол ерөөсөө хүн нэгэнтээ одоо хүний нийгмийг бий болгоод хүний нийгэмд бид нар ажиллаж амьдарч байгаа юм чинь. Тэгээд ирэхээр ер нь бол монгол хүн гэдгээ одоо ингээд цуулж байгаа дараалаад хэлж байгаа зүйлд бол ингэж хэлье гэд бичиглэлийн хувьд форматын хувьд бол бид нар бас нэг тэг тогтсон. Тэгээд монгол хүн гэдэг өөрөө яг одоо хувь хүнийхээ үнэт зүйлийн хувьд соёлын биеийн хувьд ч байдаг юм уу? ертөнцийг үзэх үзлийн хувьд ч юм уу ямар хүн юм бэ? Хувь хүнийхээ төвшөнд ямар үнэт зүйлтэй хүн байх юм? Буцаад ирэхээр Монгол гэр бүл гэдэг өөрөө гэр бүлийн төвшөнд ямар одоо үнэт зүйлтэй одоо гэр бүл айл өрх байх юм.
Тэгээ томроод ирэхээр байгууллага дээр ч юм уу. Тэгээ томроод ирэхээр улсын түвшинд ч байдаг юм, үндэсний түвшинд ямар байх юм бэ гэдэг нэг ийм юм ингээд хөндөхөөр тэрний ерөөс яг цөм нь бол ерөөсөө Монгол хүн. Өнөөдөр бид нар боловсролын салбар дээр ингээд аваад үзэхэд Монгол хүнийг Монгол хүн болгох тийм одоо систем тогтолцоогоор бид нар хүүхдээ сургаж чадж гэнэ үгүй юу гэдэг асуудал яг батлагдсан боловсролын тогтолцоо систем дээр ингээд харахаар бид нар төдийлөн бас нэг тийм хангалттай чадж байна гэдэг үнэлгээ авч бол чадмгүй юм шиг байгаа. Тэгэхээр энэ зайг хэн нөхөх юм бэ? Өөрөөр хэлбэл насан туршийн боловсрол гэж үздэгч байна. Албан бус боловсрол гэж үздэгч байна. Тэр орон зайгаар энэ хүүхд залуучуудыг Монгол хүн болгоход юу илүү их одоо чухал аль салбарч гэдэг юм уу, хэн ч гэдэг юм уу чухал үүрэг гүйцэтгэх вэ гэхээр ерөөсөө соёл урлагийн салбар ахын баг. Албан болоод албан бус боловсролын түвшинд бүх нийтийн насан туршийн боловсролын түвшинд энэ Монгол хүнийг Монгол хүн болгоход юу дутагдж байна? Өөрөөр хэлбэл энэ оюун санааны буюу одоо энэ шинжлэх ухааны мэдлэг боловсролыг олгоод байгаа энэ боловсролын тогтолцооны хажуу тал дээр Монгол хүнийг жинхэнэ Монгол хүн болгоход энэ ёс суртахуунаар нь тийм ээ эрдэм боловсролоор нь тэр нүүдэлчдээс уламжилсан өв ухаанаар нь өв соёлоор нь дамжуулж тэр хүнийг тэр дотоод ертөнцөөс нь гадагшинд ингэж нээхэд бол яалтч байхгүй урлагийнхан орж ирж байгаа. За тэгээд урлагийнхан гэхээр ерөн зүгээр одоо ингээл хөгжим бүжиг театр дүрслэх аль аль нь энд бол үүрэг оролцоотой. Зөвхөн ялангуяа одоо тийм нийлмэл урлагийнхан бол энд бол нэлээд тийм нэгдсэн бодлоготой хамтаж ажиллагааны хүрээнд бүтээлч хандаж бол нэлээд Монгол хүний төлөвшүүлж бий болгоход хой нэмэр оруулах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээ ялангуяа одоо тэр театрын салбар дээр ингээд аваад ирэхээр манай театр бол өөрөө ганцхан жүжигчний нуруунд дээр тогтдоггүй. Ганцхан одоо найруулагчийн ажил хөдөлмөр бас биш тий. Үзэгчдийн нүдэнд харагддаг бөгөөд харагддаггүй хоёр фронт дээр бол хүмүүс ажиллаж яадаг. Нин ялангуяа тэр харагддаггүй фронтонд нь байгаа хүмүүсийн тэргүү магнат нь байж байгаа. Одоо манай театр урлагийн сургууль мэргэжилтийн бэлдэж байгаа утга зохиол судлах хөтөлбөрөөр төгсөж байгаа одоо жижиг киноны зохиолч нар ч байдаг юм уу? Бас мөн одоо яг авторын хэмжээнд тэр жижиг одоо тайз болоод дэлгэцийн бүтээлд ажилладаг тайзны зураачдын тэр тайзны зураг шийдлийн түвшинд ч юм уу? Эсвэл тайзны одоо тэр жижиг хэрэгслүүд тий одоо үндэсний онцлогтой өнгө шийдэл хэлбэр дүрс тэдний зохицуулалтын нийслэлийг харуулж идэг тэр жижиг хэрэгсэл хувцсуунаар тэр нөгөө нүүр хувруулт мөрүүлтж байдаг юм уу тий ингээд бүх юмн дээр ингээд аваад үзэхээр үндсэндээ Монгол хүн гэдэг юмний тэр өнгөний таашаал дуу одоо хөгжмийн таашаал бүжиг одоо юу гэдэг ахуй тэр орчныг мэдэрж байгаа мэдрэмж гэдэг нь өөрөө үндэсний хувьд бол Хятадаас ч юм уу Оросоос ч юм уу өөр учраас тэр шийдэл бүх юмнуудыг төвшин төвшөнд нь бодож үзээ судалж үзэж ижил урлаг бол Монгол хүнийг Монгол хүн болгох тэр нөгөө цөлийдэж орхигдоод байгаа хэсэг дээр нь нөхөж бүтэн Монгол хүн болгоход нин ялангуяа манай театрынхан бол нэлээд ийм нэлээд тийм төлхөө оролцоотой юм байна гэж бодмоор байгаа. Тэгээд би одоо жишээ зохиолч оюутантай ярилцж байгаагийн төвшин зүгээр ингээд шууд буулгаад ингээд хэлэх. Зохиол дээр одоо жишээлбэл хэдийгээр 21-р зууны үеийн хүүхд залуучуудын одоо тэр харилцааны тухай зохиол бичиж байгаа байлаа гэж бодоход Монгол хүний одоо ямар нэгэн зөрчил гараа цохилоо гэж бодоход Солонгосын одоо сериалууд дээр гардаг шиг Хятадын одоо нисдэг дүүлдэг зодонтой кинон дээр гардаг шиг хэлбэрээр зодтолдох юм уу юм уу тэг зохих юм уу юм уу тэгвэл тэр Монголын бандизоо гэж байгаа тэр уламжлалт зодон ч юм уу эсвэл Монгол хүн хэдийгээр ямар ч зөрчил гарсан тэр уур бухимдал гэдэг юм илэрхийлдэг хэлбэрээр Хятадаас өөр Оросоос өөр Японоос өөр Америкаас өөрштэй гэдэг тэр ямиг бодож чадах юм бол тэр үзүүлж байгаа юмараа Монгол хүн эерэг болоод сүрэг тэр харилцаан дотор өөрийгөө яаж авч явж яаж илэрхийлэх юм бэ гэдэг юмыг бүрэн бүтнээр нь зохицоор нь харуулж өгч чадах тийм урлагийн салбар бол яалтч явахгүй одоо тайз юм кино юм л гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр энэ дээр нэлээд тийм судалгаануудыг бол бид нэр одоо өнөөдөр альч мэргэжлийн урлагийн байгууллага эсвэл их сургуулиудын түвшинд хийх хэрэгтэй байна. Өнөөдөр нэг тийм өнгө яриад гэдэг монголчууд бол өнгө нь хөх оол гэдэг тий. Яагаад хөх юм бэ гэхээр тэр хөхөө чинь цаана гүн ухаан юу байгаа юм. Өөрөөр хэлбэл тэр энүүхэн байгаа орчин дотор үзэж байгаа үзэлд нь харьцаанд нь тэр хөх нь яаж нөлөөлдөг юм. Хэд холын тэр хандлага харьцаанд нь тэр хөх нь яаж нөлөөлдөг юм бэ гэхээр л тэн дээр философи хэрэгдээд ирэхээр ерөөсөө эн чинь амьдрахын ухаан гэдэг нь өөрөө амьдрал өгж байгаа үнэлэмж нь өөрөө энэ огторгуйг төлөөлж байгаа тийм том хөх өнгө юм биш тийм чинь философи юм биш те. Тэгвэл энийг ингэж илэрхийлээч гэдэг юм уу те.
тэгэл хөгжим одоо тэгэл бүжиг ялдаг юм дээр бол бууж ирэхээр урлагийн одоо хүмүүсийн урлагийн салбарынхны энэ монгол хүний одоо ялангуяа сэтгэлийн биеийг хөгжүүлэхэд тэр шинжлэх ухаанаар олж авсан тэр нэг тийм бие хүний хувь хүний тэр нэг тийм төлөвчлийг тэр сэтгэлийн биеийнх нь боловсруулсан төвшөнтэй нийлүүлж өгөхөд судалгаан суурилсан юм уран бүтээлүүдийг хийх. Энүүнд бол театр киноны салбарынх нь нэлээ манлайлах. Тэр дотроо одоо яг жүжиг болвол кино бол ерөөсөө зохиол юм байна шүү дээ. Тэгэхээр тэр зохиол бас дахиад зохиол гэж хэлэгдэж байгаа төвшин дээр нь ажиллаж байгаа тэр зохиолч нарын боловсрол тэр судалгаа бол маш чухал юм байна. Ингэж чадвал монгол хүн болгож хүмүүжүүл төлөвшүүлэхэд бол бид нэр урлагийн салбарынхан, соёлын салбарынхан бас тэр албан босч байсан гэсэн бүх насны боловсролын төвшөнд альж талаар нь авч үзсэн байсан. Маш тийм манлайлах том үүрэг хариуцлагатай ачаатай ийм салбарынхаа л гэж бол би ойлгож байна шүү дээ. Тийм. Тэгвэл одоо бидний саяны ярьсан монгол хүн бол одоо гэр бүл хүмүүждэг тий. Гэр бүлийн одоо хүмүүжлээр тэр хүүхдүүс ч хүмүүжиж гэр бүлийн хүмүүжлээрээ тэр хүн одоо ирээдүйд одоо хэн болох нь юмсэн дэ тодорхойлогддог гэж хэлж байна. Тэгэхээр одоо энэ гэр бүлийн үнцний илэрхийлэл нэг юу юм болоо? Бас гэр бүл гэдэг бол нэгin эрдэнэ гээд тий нэгнээс нэгээд явж байгаа тий. Энэ яг эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс гэдэг нэрээ олдлоо бол би түрүүнд хэлсэн нэлээ янз бүрийн нэртэй байсан гэж. Тэгээ дотроо ер нь яг энэ 9 зүйлээ эренбэлж тогтоож томьёолж гаргаж ирэхтэй ч гэсэн ер нь бол яг юу гэж онооч хэлэх вэ? Одоо жишээлбэл одоо хайр болвол бас нэг үнэт зүйл мөн. Итгэлцэл болвол бас нэг үнэт зүйл мөн. Тэгээд ингээд ирэхээр үндэстний хэмжээний том юм одоо томьёолж байгаа зүйл дээр хайр гэж бичээд байх нь одоо бас итгэлцэлгээд байх нь тэр нэг бусдыгаа төлөөлөх чадварын хувьд ер нь ямар юм болоо гэж ингэж бодсон юм. Тэгэхээр одоо шинэ одоо гэр бүл нэгэн эрдэнэ гэж хэлж байгаа дотор зөвхөн гэр бүл гэдэг байгаа нэг ийм ерөнхий нэг хоёр үгээр илэрхийлж байгаа хутгуун цаана байгаад байгаа юм шиг боловч энэ дотор их олон юм агуулгадж багтаж байгаа. Гэр бүлийн одоо гишүүдийн эрүүл мэнд тий эрүүл мэнд гэдэг бол зөвхөн бие махбодын төдий бас ойлголт бас биш. Сэтгэл санааны эрүүл мэндийн түвшний асуудал байна. Аав нь одоо 5 дахь өдөр болгоно би өнөөдөр өглөө бас фэйсбүүк гарч яхад нэг хүүхэд аавдаа бичсэн цагтл байна л да. Аавгаа би одоо нууж авч ирсэн юм би бичиж байна. Аавын маань найз нар 5 дахь өдөр болохоор уцтаад аавыг архивой гэдэг би тэрнээс их айдаг гэж бичсэн нэг хүүхдийн цагтл уншлаа. Тэгээ тэрийг ингээл бодоход бол тэр хүүхэд хэдийгээр ижээ аавтай нэг юм бүрэн бүтэн юм гэр бүл төсөж доромжгооч гэлээ гэсэн оюун санааны хувьд, сэтгэл санааны хувьд, сэтгэл зүйн төвшөнд тэр хүүхдийг бид нэр бас одоо хэнийхэн ч хүүхд ялгаагүй шүү дээ. Эрүүл хүн монгол хүн болгож чадж гэнэ үгүй юу. Тэгэхээр энэ гэр бүлийн төвшөнд бол эрүүл мэндийг маш чухал зүйл. Тэгээд үр хүүхэд хэдий ингээд гэр бүл болоод ажиллаж амьдарч эрэгтэй эмэгтэй хоёр тийм том ертөнц, хоёр өөр ертөнц нэгдэж нийлээд нэг тийм том цул ертөнц үүсгээд амьдарч байгаа гэж утга учир нь бид нэр үр хүүхдээ үлдээх гэж байна шүү дээ. Үр хоочоо үлдээх гэж байна шүү дээ. Тэгээд ирэхээр гэр бүлийн төвшөнд бол жишээлбэл бас нэг үнд зүйлийг нь төлөвшүүлж байгаа эдээс нь үр хүүхдүүд маань сайн сайхан байгаасаа, эрүүл мэнд байгаасаа, эдэн боловсралтай байгаасаа, зөв сайхан харьцаатай байгаасаа, бүтээлч тийм зөв сэтгэлгээтэй байгаасаа, эерэг зөвлөн хандлагатай байгаасаа зөвхөн язгуур үндэснийхээ юмыг мэддэг, үндэснийхээ үнэт зүйлсийг хэрхэмлдэг төдий биш, хүндрэлтний үнэт зүйлсийг хажуу зэрэгцээ байж байгаа өөр зөвхөн хувь хүнийхээ биш, хажуу зэрэгцээ байж байгаа найз нөхрийнхөө үнэт зүйлсийг ч гэсэн хэрхэмнэлдэг ийм одоо үр хүүхдтэй тэгж төлөвшүүлэх хэлсэн гэж бодож байгаа. Тэр хандлага, тэрний үр дүн болгон ч гэсэн бас энэ гэр бүлийн үнэт зүйлсийн нэг хэдис мөн. Эцэг эхийн хүндэтгэн хасрах бас энэ одоо гэр бүлийн үнэт зүйл дотор агуулгадж байна. Хайр байна, итгэлцэл байна, удам өгсаа байна. Ялангуяа одоо бид нар хэдийгээр ингээд хэдэн онд үлийн ч нөгөө одоо ургийн овг гэдэг ог аваад тэгээд бид нар чинь барьцхан баахан бүгдээрээ барьцхан болоод явлаа шүү дээ. Инхээр удам өгсаа гэдэг юм бол үндсэндээ тийм угийн бичиг хин хаанаас гаралтай юм бэ? Хин хий юм бэ? Язгуурын хувьд гэдэг чинь өөрөө тэр нэг үндсэн өгдөл тэр сэтгэл одоо юунд нь байгаа нэг тийм гений хувьд, кодын хувьд хин юм бэ гэдгээ ингээд бичиглээд явж ирсэн их том соёл байна л да. Тэгээд ирэхээр тэр удам өгсааных нь
талын тэр одоо өвлөж авч ингэж дамжуулж явж байгаа бит болоод бит бос хамаг одоо үнэт зүйл тэр махбат хамаг юмар дамжижээ тэр юмнууд ч гэсэн энэ гэр бүлийн үнэт зүйлсийн эдгэсэн дотор багтаж байна. Бурхан шүтэн ямарваа нэгэн одоо бурхан шүтэн гэдэг тэгэхээр би ганцхан буддын шишний юм хэлж байгаа юм шиг л шүтэн гэдэг ойлголтоор нь бол миний одоо аавыг хэрглэжээс хөөрөгч гэсэн миний шүтэн яндгнэжсэн эрхэмжүүлсэн мөн балгаач байд юм уу дээл бүсч байд юм уу те эсвэл одоо манай язгуурын шүтлэг болж байгаа бөө одоо мөргөлийн өв боломжлогдож ирсэн тэр зангуул хэрэглэж ирсэн эзүүлч гэсэн өөрөө шүтэн мөнж байд юм уу те манай уламжлалт бурхны шишний бурхан шүтэн элдв юмч бас мөн байдаг юм уу ингээд явж байна. Өвлж авсан эд хөрөнгө гэдэг ман тэр хөрөнгө одоо янз бүрийн имэйл хазаар те имэйл хазаар гэдэг ихтэл бүхэл бүтэн энэ хэдийгээр нэг эд хогшил юм шиг байж байгаа ч гэлээ гэсэн тэр гэр бүлийн үнэт зүйлийн бахархлыг бий болгодог. Өөрөөр хэлбэл тэр гэр бүлийн түвшинд бахархлыг бий болгодог, амьдгналыг бий болгодог бас үн цэнтэй зүйлсүүдийн нэг. Тэгээ буцаад яаж байгаа юм бэ гэхээр тэр монгол хүн учраас монгол сэрхүү, монгол мэдрэхүй, монгол юмныг тэр юм дотор одоо хандлагт нь бий болгож яадаг, сануул цэрэж идэг тийм зүйлс одоо имэйл хазаар ташуур одоо юу гэдгийг хөхөр, бүлүүр одоо модон сав суулга те энэ метод чинь тэр нэг мэдрэмжийг бий болгож яадаг. Би чи монгол хүн шүү дээ гэж боддог. Тэгээд тэр сайхан 10 цагаантай ч байдаг юм уу имэйл хазаараа ингээд харахаараа монгол хүн монголоо бодож, морион бодохоор хэмрэн сэргэж яадаг баг. Тэгэл ингээл явах юм бол гэр бүлийн үнэт зүйлсийн хүрээнд их олон бит болоод бит бас ийм үнэт зүйлүүд бол нэгдмэл цул болгож байгаа. Тэгээд тэр их олон юмыг нэгтгэж базаж томьёолж байгаа зүйл нь бол гэр бүл үнэтэй нэгэн одоо үнэт эрдэнэ гэж хэлж байгаа гэж бол ойлгох хэрэгтэй. За тэгэхээр одоо нөгөө гэр бүл бат бих байх нь одоо улс үндэстэн доктортой оршин тогтох бас нэг үндэс суурь нь болж өгдөг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол сүүлийн үед миний ажиглаад байгаагаар бол нөгөө гэр бүл доктортой байх, бат бөх байх гэдэг зүйл өөрөө алдагдаад байгаа. За тэр дундаа одоо энэ соёл урлагийн салбарт ажиллаж байгаа залуус бол шинэ залуу үе бол нөгөө цаг наргуу ажилдаг гэдэг ч юм уу. Ийм асуудлууд тулгардаг. Тэгэхээр ер нь бол цаашдынхаа нийгмийг бүтээх, за ингээд цаашдаа бид бүх одоо гэр бүл болоо явна. Тэгээд ингээд тэр нөгөө бат бих гэр бүлийг тэр нөгөө үнэтэйсийг бүтээх одоо залуу энэ эхлэх үе одоо бид нэр юун дээр яг анхаарах хэрэгтэй юм бэ? Тэгээд танаас сумаар энэ. Одоо тэгээд яг ингээд асуугаад яг энэ асуултанд ингээд хариулахаар нэг талаасаа сонсож байгаа хүмүүст бол бидний ялангуяа одоо юу гэдэг 10 хэдтэй ч байдаг юм уу? Дөнгөж хор шүргэж байгаа ч байдаг юм уу? Ийм залуучуудад бол 40 гарцсан одоо 50 шахаж явж байгаа бидний нэрээ бол нэг тийм ингээд мэдмэхээрсэн, сурталтсан тэ хэтэрхий тэр 10 хэдтэй 20 хэдтэй насны хүүхдүүдийнхээ нөгөө яг тэр насанд байсан үеийн хандлага нийгмийн үйл хэрэгт оролцсон янз бүрийн мэдэрч одоо мартцсан байдаг юм байна шүү дээ. Өчигдрийг одоо тэр 20 хэдэн жилийн өмнөх байтгаа 3-4 хоногийнхаа өмнөх юм мартчихад шүү дээ. Тэгэхээр магадгүй ингээд одоо бит хоёрын одоо миний ярих гэж байгаа яриаг хүн одоо сонсогч мэдмэхэрж जैन сурталтж जैन хэтэрхийх лооцгонж जैन гэж бас үзэж магадгүй л дээ сонсож иж магадгүй гэлээ гэхдээ зүгээр ингээд он ирэх тусам нас ирэх тусам өдөр одоо хоногуд ээжлээд өнгөрөх тусам бол ингээд нэг юм хүнд ингээд суугаал эсвэл хүний дотроос ингээд сэрээл ингээд тодорол байдаг нэг тийм юмны нэг одоо тэр оргил дээр нэг их орон гэж нэг юм байдаг юм шиг их нутаг гэж нэг юм байдаг юм шиг байна. Тэгээд тэрийг ингээд томруулаад харахаар төрт ёс. Тэгээд төрт ёс гэдэг чинь яг юу юм бэ гэдэг ингээд ирэхээр ерөөсөө үндэсний ухамсар, үндэсний соёл үйл тэгэл хамаг бүх юмыг ингээд зохицлооцсон нэг зүйл юм шиг байна. Тэгээд зүгээр одоо өнөөдрийн миний ухаарсан юмыг бол ухаарж байгаа юмыг одоо сонсож байгаа 18 дэх хүүхэд 22 дэх хүүхэд бол яг тэр наснда ойлгоо сонсоод ухаарчвал ихсэн. Зүгээр насны ирэмбээр цагийн ирэхээр ойлгоод ухамсарлаадаг бас зүйл үн цэнтэй болдог зүйлч бас байгаа. Тийм учраас би бол өөрийнхөө насныхаа түвшин дээрээс л одоо ярина л та. Ер нь зүгээр монголчуудын үн зүйлийг ингээд бид нар тэр төр төсных нь хүрээнд ч байдаг юм уу, тэр гэрүүлийнхэн түвшинд ч байдаг юм уу ингээд аваад үзэхээр ерөөсөө эдгээр чинь хооронд нь ингээд салгаж болохгүй зүйлсүүд байхгүй юу. Гэр бүлийн үнд зүйл гэдэг бол ерөөсөө л ийм зүйлээ. Энэ бүхэндээ л одоо үн цэнтэй. Энэ бүхэндээ л хүчин төгөлдөр. Гэр бүлээс гараад
энэ рүү ингээд яваад байгуулга гэдэг юм дээр ингээд яваад орчихоор тэр гэрлийн үнэт зүйл гэдэг бол тийм төдийлэх хэрэгтэй зүйл бас биш. Энд үйлчлэхгүй ч гэдэг юм уу. Ингэж бас бодож болохгүй юм байна. Өөрөөр хэлбэл ингээд хүний үнэт зүйлтэй хувь хүн үндсэнтэй одоо бахархал хүндэтгэлтэй гэр бүлийг бий болгоно. Тэгээ тэр гэр бүлд өссөн хүн, тийм гэр бүлд өссөн хүн байгууллага хамт олонны дотор нийгэм дотор ороод ирэхээр тэр байгууллага нийгмийн тэр уур амьсгал тэр одоо юмд нөлөөлөд ингээд бас яваад ирнэ те. Тэр үнд зүйл нь илүү их тийм хүрээний хувьд бол ингээд өргөсөж тэлнэ. За тэгээд үндсэнтэй байгууллага, үндсэнтэй бахархалтай гэр бүлүүдийн ийм нийтлэг өнгө төрхөн дээр бол төртөөс олшин гэдэг ингээд харахаар бол бид нар нэг энэ хүн явц хүрээнд нь бол авч үзээ. Тэгээд орхиод байдаг юм уу? Ингэж явж бас болохгүй. Тийм нийлмэл гэдэг нэг тийм учиг сүгээр холбоотой ийм зүйл юм шиг байлээ. Тэгээд тэр талаас нь бас бодож явах хэрэгтэй. Тэгээд төр төсний үнэт зүйл гэдэг юмны хүрээнд бол бид нар ерөөсөө улсын түүх бид нар ч одоо хүнөө гүрнийхэн байгуулагдсны 2000 хэдэн зуун жил явд юм гэлээ наадам хийгээд тэгсэн билээ дээ. Тийм ээ 2224 жил үү. Тэгэхээр тэр хүнөөгөөс ч байдаг хүнөөгөөс өмнөх энэ улсын түүх наашаа ингээд явсаар байгаад өнөөдөр Монгол улсын ингээд хүрэж байгаа энэ юм дотор бол тэр үндсэнтэй эртний сурвалжит ард түмэн үндэстэн муу юм байна штэ гэдэг илэрхийлж өгч байгаагаараа тухайн улсын түүх бол Монгол улсын түүх бол өөрөө төр төсний үнэт зүйлсийн одоо бас нэг тийм эрх мэдэл хамгийн чухал зүйл нь. Тэгээ одоо төрийн бэлэгдэл гэдгийг бас их сонин судалгааны хүрээнд бид нар ингээд асуугаад үзсэн чинь ер нь бол Чингисийг одоо нэг тийм Чингис хаан бол бидний бахархал одоо бид нар ингээд хамаг юм дээр яриад байгаа ч гэсэн тийм үнэт зүйлийнхээ тоонд хэлэхгүйсэн шүү дээ. Хүмүүс өөртөө тий нэг тийм судалгаагаар бол нэг тийм өндөр гарч ирэхгүйсэн. Тэгээд ер нь төрийн дуулал одоо төрийн талбай, төрийн тамга, төрийн одоо юм бэлэгдэл болж байгаа энэ зүйлсүүд өөрөө одоо тийм цул утгаараа төр төсний үнэт зүйлсүүдийг бол бий болгож төр төсний одоо үнэтэр нэгэн эрдэнэ гэж байгаа зүйлсийг амшуулж өгж байгаа нэг тал нь. Нөгөө нэг тал нь болохоор энэ нийгэм улс төрийн одоо тийм үнэт зүйлсүүд байна шүү дээ. Тухайлбал одоо ардчлал гэдэг нь бид нар хэдийгээр энэ хэрэгжилж байгаа юм буруу хэрэглээд хэтрүүлж хэрэглээд тэгээд синий алдагдуулаад байгаа шүү. Өнөөс энэ ардчлал гэдэг өөрөө хүн төрөлхтний энэ хөгжлийнхөө өрөөнд олсон өнөөдөртөө лав болсон хамгийн одоо зөв байж болох ийм иргэншлийн нэг нийгмийн нэг хэлбэр шүү дээ. Тэгтэл өнөөдөр Монгол ардчлалаар замнаад 30 гаруй жил болчлоо. Ардчлал шиг хэрэггүй юм ерөөсөө алга байна гэд яагаад тэгээд байгаа юм бэ гэхээр ардчлалтай байгаа юм биш. Ардчлалыг бид нар хэрэгжилж байгаа тэр одоо ардчлалын давуу талыг өөртөө давуу тал болж ашиглаж байгаа тэр тал нь байхгүй. Хэтэрхий их тийм хувь хүнийхээ үнэт одоо эрхчлөлөө давуулан гэж хэрэглээд ингээд явчихаараа нөгөө нэг том үнэт зүйлс ингээд нэг тийм энэ ч одоо хэрэгтэй ч юм уу да хэрэггүй ч юм уу гэж бодмоор юм шиг юм болгочдөг юм байна шүү дээ. Тэгэхээр бид нар ардчлал тэр нийгэм талаас харахад ардчлал байна. Эрхчлөө хүний эрх те одоо ингээд үг хэлэх эрхчлөө энэ чинь өөрөө энэ төр төсний нийгэм одоо улс төрийн нэг юм нэгдмэл нэг юм том үнэт зүйлүүдийг бий болгож яадаг ийм зүйл юм байна. Тэгээд энэнийг бий болгох тэр төвшөнд нь ингээд аваад үзэл буулгаад ингээд харахаар л буцаал байгуулгын те байгууллага дээр ингээд явахаар дарамж бай, сэргэнч, үүдний жижигөрнч бай, хинэнч байсан гэсэн ингээд тэр тухайн байгууллагатай эсвэл энд одоо холбогдлолтой үгээ хэлчих тийм эрхчлөөтэй байна гэдэг чинь буцаад энэ монголчуудын одоо өнөөгийн Монгол улсын үнэт зүйл, өнөөгийн одоо төр төсний тийм эрхчлөөтэй тусгаар тогтнолтой ардчлалтай байгаагийн тийм илэрхийлэл юм байна шүү дээ. Ийм одоо ингээд илэрхийллийн төвшөнд, агуулгын төвшөнд бол ингээд явж байгаа олон нэгдмэл зүйлсүүд бол энэ үнэт зүйлсийг хэлбэршүүлж байна да тий. За тэгээд нөгөө одоо бас нэгэн үнэт зүйл нь одоо их нутаг байгаа. За тэгээд их нутгаа хайрлан амгаалж нэндгэмхийн одоо утга учир бас үнцнийг бас танаас асуумаар байна. Тэгээд ер нь их нутаг гэж бас таны бодлоор одоо юу вэ? Үүнийг одоо нэндгэнэх энэний одоо үнц нь яг юу вэ? Утга учир нь юу вэ гэж танаас асуумаар байна. Манай залбууч айл нутгийг хэлээ. Өөр ангаах. Өөр ангаах юм уу? Бид хоёр чинь тэгвэл нэг үнэт зүйлтэй хүмүүс байна шүү дээ. Тийм байна, нэг үнэт зүйлтэй. Тэгээд ер нь одоо зүгээр яг даваасран гэдэг Монгол улсын иргэн их нутаг гэдгийг өнөөдрийн даваасран юу гэж боддог вэ гэдгээр би их нутгийг ээж маань
аав маань, эмээ маань, өвөө маань гэж боддог. Өөрөөр хэлбэл одоо ингээд насны ирэхээр ингээд хүмүүс чинь ахмад ээдсэн үдээд л хүүхд багчуудаа ухтаад л ингээд амьдралын жам юм чинь. Тэгээд ингээд харахаар бол яг өнөөдрийн даваасрынгийн хувьд бол миний их нутаг надад байгаа бүх юм. Одоо би нэг жаахан шүлэг бичих санаатай байдаг. Тэгэл нэг дууны шүлэг голцоо бичдэг. Тэгээд тэн дээр ингээд бодохоор одоо нэг тийм нутгаа нэг тусдан даваал, тийм уултай билээ, тийм талтай билээ, тийм чулуутай голтой билээ гэдэг ингэхээр яг зүгээр ингээд нэг л хэсэг болчиход байдаг. Тэгээд тэрийг би ээж маань нэмштэй, ээжийн маань одоо хайр шүдээ тэр урсж байгаа гол горих тэр мэрэлзаад жирэлзээд байж байгаа чинь тэгэл нэг саахан хүнхийгээл дүнхийгээл байж байгаа уулч одоо аав минь шүдээ тэндээс ирж байгаа салхи савир, тэндээс ирж байгаа элч дулаан, тэндээс ирж байгаа мэдрэмж чинь аавын маань одоо тийм хайр юм шүү дээ гэж ингэж бодох гэхээр л ерөөсөө бүх зүйл их нутаг юм шиг санагдаад. Тэгээ бүх зүйл их нутаг мэн гэж боддог. Ингэж ч бас бодож ойлгоосаа гэж боддог. Ерөөсөө ингээд Монгол хүн гэдэгч бай, Монгол төрч гэдэг бай, Монгол гэр бүлч гэдэг бай. Ер нь их нутаг буюу тэр хэл тусгаар тогтнолын үндэс суурь болж байгаа хэл хязгаар болж өгж байгаа тэр дэвсгэр нь болж байгаа зүйл байхгүй бол би Монгол хүн гэж хичнээн хашгираад Монгол төр хаанч байх юм, Монгол айл хаанч байх юм юмдээ гэж боддөө штэ. Тэгэхээр бол их нутаг бол юм бүхний суурь байх, юм бүхэн байх. Тэгээд их нутаг гэдэг дотор бол тэр экологийн энэ ойлголтыг нэлээ өнөөдөр бид нар түлхүү анхаарах хэрэгтэй юм шиг байна. Их нутгаа одоо бид нар бахархаал хайрлаалаа бүх юм нэгэл даваасар ингээл тэгтэл одоо 100 очоод ч байдаг юм уу ингээл дөрвөн улирлын аль нэгэн цагт явуулаад очоод байхдаа тэр их нутгийнхаа эколог тэр одоо байгаль агантан тэр сайн сайхан юмыг би хайрлаж хамгаалах, хадгалж өвлүүлж уламжлуулахад яг юу хийц юм бэ? Ямар хувь нэмэр оруулсан юм бэ гэж бодох хэрэгтэй. Тэгээд ирэхээр тэр байгалийн тэнцвэрт байдал буюу тэр үзэсгэлэнт байгалийн унган төрөх буюу тэр тусгаар тогтнолын юм хөрсөөр болж их нутгийн бүрэн бүтэн байдал юм уу хүн болгон яагаад одоо тэр замын үүдийн урт тадлын дундын бүсийн юмыг хаттын талаас 3 билүү 4 билүү километр татаа зам тавьчлаа гэдэг ингээд оволзоод байгаа юм бэ гэхээр эн чинь бас өнөөдрийн монголчуудад хэдийгээр ингээд сэрхүйд нь ингээд бүх юмд нь ингээд илэрхгүй ч байсан гэсэн нэг тийм шалтгаан гараад ирэнгүүт бүгдээрээ нэг жишээл ягаад миний нутг руу гэлээгаад байгаа юм чинь энэ их нутаг гэдэг чинь бол ерөөсөн тэр үнэт зүйл тэр хандлага тэр бүх юмных нь хэл хязгаар бүх юмных нь одоо дэвсгэр суурин дээр явж байгаа хамгийн их үнэтэй зүйл учраас одоо модон шинүүч гэсэн тэгжлэхэд бодоо байдтэй те сайхан морь өгж болно хайртай ихнэрээ өгж болно. Тэгтээ би газар нутгаа өгөхгүй те бурхан гойсон ч одоо би бол өгөхгүй гэж хэлээ бидтэй. Тэгэхээр тэр газар нутаг байхгүй бол тусаар тогтнол гэж байхгүй. Үн зүйл одоо гэдэг бусдын үн зүйлийн малгаан дор бид нар амьдрах хэрэг гарна те. Тийм учраас бүх юм байхаа их нутаг. Одоо их нутагтаа эзэн байх хэрэгтэй гэж яриад байгаа шүү дээ. Одоо бид бүхэн яаж одоо тэр их нутагтаа эзэн нь байж чадах вэ? Яхаа одоо ингээд би бол Монгол өхөө гэл ингээл босоол юм бол тэмцээл цэжэнүүдэл эсвэл тэгэл ингээл тайзан дээрээс хашаагараал ингээд байгаанууд нь бол бас л ингээл монголоороо их нутгаараа эх орноороо бахархаж байгаагийн нэг хэлбэр болооч бас тэр яг одоо юу гэдэг илэрхийллийн хувьд зөв ч юм уу да буруу ч юм уу гэж бас боддог. Тэгвэл тэр ингээд цэжэнүүдэд байгаа тэр илэрхийлэл ямар нэгэн өөрийнхөө онсон нөхцлөө орон зайгаа олчих юм бол бас л тэр их тийм хүчтэй үнцэнтэй илэрхийлэл мөн байх. Гэхдээ монгол хүн байхын тулд монгол хүн гэдгийг илэрхийлэхийн тулд монгол одоо юу гэдэг бүгд л ингээд чанга дугаар хашгираад байх. Бүгд л ямар нэгэн ингээд улс төрж ямар нэгэн юмн дээр ингээд хушуураал ингээд байх нь бол бас зөв хандлага бас тэр болгонд бас биш ээ гэдгийг бодох хэрэгтэй. Тэгээд ер нь хэрвээ ингэж бодно гэх юм бол эх орондоо эзэн байя л гэж бодох юм бол ер нь өөртөө эзэн байж чадсан тэр хүний бүх үйлдэл дээрээс л
тэр бүх үйлдэл нь те тэр бүх хандлага нь л тэр эх орондоо эзэн байж чадах юм одоо нэг тийм галанд нь өгж байгаа зочлон те галт нь одоо зууханд нь хийж байгаа мод нь өөрөөр хэлбэл ямар ч мэрэгчлээ байсан бай ямар ч насны хүн байсан бай аль салбарт ажилладаг байсан бай мэрэгчлэрэнч бай мэрэгжил бусаараач ажилладаг байсан бай яг өмнөх тэр хийх ёстой юм а хийгээд төрийнч бай төрийн бус бай хамаагүй бизнесийн байгууллагч байсан хамаагүй яг өмнө өөрт оногдсон тэр үнд зүйлээ одоо хийх ажлаа хийгээл тэгэхдээ тэр хувь хүнийхэн ч бай гэр бүлийнхэн ч улс үндэстнийхэн ч үнэт зүйлсийн одоо тэр нэг ёс суртахуун хэм хэмжээ те тэр хандлага тэр юмнуудыг агуулаад ингээд тэр ажлыг хийгээл цаг хугацаанд нь хийгээл үн цэнтэй хийгээл тэргээрээ бахархаал тэгэл тэргээрээ өөрийгөө ч гэсэн үр хүүхдтэй ч гэсэн гэр бүлтэй ч гэсэн эрхэмнэл сайн сайхныг бий болгоод яваад ах юм бол их орн их нутагтай эзэн байна л гэсэн үг гэж бодож байна. Өнөөдөр бид нэр Улаанбаатар хот руу хэд төвлөрөөд одоо ингээд байгаа нь дэд хөвтөж байдаг юм уу нийгмийн хангамжийн асуудалч байдаг юм уу цалин цав хөдөлмөр хөлсөний үнэлгээ ингээд олон талтай л холбоотой байх эрдэм боловсрол олгох барихтай ингээд холбоотой. Тэгэхээр ер нь бол эх орны иргэн байна гэдэг бол түрүүний ярьснаар шиг байна гэж бодоход бид нар их нутгаа яг бодит амьдрал дээр ах уу дээр бид нар их нутгаа хадгалж хамгаалахын тулд бол тэр нутаг хушуундаа бас бид нар ажиллаж амьдарч ээж тий ажиллаж амьдарч ээж эзэн байх ёстой болно. Тэгэхээр улсын маань бодлого одоо гэр бүл байгууллагын маань бодлогууд энэ төр бол төвшөндөө нэг жаахан тийм төвлөрлөө тэлж тий цаг хязгаар нутаг орноо одоо эзлэн сууж тэндээ үйлдвэрлэл үйлчилгээ бий болгох тэнд эрдэм боловсрол сургуулийн тогтолцоог бий болгох тэнд яг адилхан Улаанбаатар хот төвлөрсөн энэ иргэн одоо энэ дотор олж авж байгаа боловсрол үйлчилгээ юм яг тэнд авдаг болгож ээж бид нар өнөөдөр яг хөрсөн дээрээ буусан их нутгаа авж үлдэх, хадгалж үлдэх, сайн сайхан байлгах, хөгжүүлэх тэр юм бол эзэн нь байна гэдэг ойлголтын талаас нь харах юм бол буцаа тэр одоо өөрөөснийхөө нутагтаар ажиллаж амьдрах юм дээр л хөрн одоо шинжээ бит хоёр бол өөр ангаал явна. Өөр ангаар харанд очино. Тэ эсвэл одоо өөр ангаан захын сүмэнд очино. Ховдын захын сүмэнд очино. Говьалтай хөсгөлийн тэ тэнд очиж ажиллаж амьдарч. Тэгэхээр иргэнэн тэгж ажиллаж амьдрах тогтолцоо бодлого тэр имийг нь төрн өрөө зангидаж бий болгож тэгж их нутгаа бас хайрлаж хамгаалж эзэн болох бол өнөөдөр маш их тийм шаардлагатай байна гэж бодож байгаа. За тэгээ бас нэг ийм зүйл байгаа. Одоо нөгөө хүн болгоно л цаг үетэйгээ хөл нийлүүл алхаж хэл сурж юм. За тэгээд нөгөө сошиал орчинг ихээр ашиглаж юм да. Тэгээд сошиал орчин ашиглахдаа нөгөө их хэлээрээ зүг бичиж одоо ашиглаж чадахгүй нэг бичгээрээ бичгээрээ. Тэгээ энэ нь л болохоор одоо нөгөө хэлээ орхигдуулах ийм нэг одоо асуудал үүсгэж байгаа шиг санагдаад байгаа надад бол. Тэгээ одоо бид бүхэн энэ хэлээ орхигдуулахгүй тулд юу хийх хэрэгтэй? Яах ёстой бид нэр? Тэр нь их хэл гэдэг зүйл өөрөө их бичиг их хэл гэдэг зүйл ер нь нэлээд л орхигдоод мартагдаад аль нэг газараа гээгдээд аль нэг үедээ гээгдээд л үлдээд байгаа юм шиг санагдаад байгаа юм л да надад бол тийм. Харин тийм ээ. Би одоо энэ юунаас үүдээд бид нар юу хийх ёстой? Тийм. Одоо би чинь нэг театр урлагийн сургуулийн захирал гээд бас нэг байгууллага төлөөлж байгаа ийм хүн шүү дээ. Тэгэхээр нэг заавал давхар бодох хэрэгтэй гэдэг юм. Тэгээд амнаас унж байгаа болгон бас давхар бодсон бодлогоос унж яахгүй бол зарим юм ингээд нэг хувь хүний төвшөнд энэ төр илэрхийлэхээр ямар ч байдгийг мэдэхгүй. Гэхдээ би яг энэ асуултанд бол хувь хүнийхээ байр суурин дээрээс хариулмаар байна л да. Ер нь даваасран гэдэг хүн биер гадаад хэл сурахгүй юмсан гэж боддог хүн шүү дээ. Монгол хүн монгол хэлэнд төгс төгөлдөр байх хэрэгтэй гэж боддог. Эхлээд монгол хэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Би яагаад гадаад хэл сурахгүй юмсан гэж бодож байгаа юм бэ гэхээр би монгол хэлээ мэдэхгүй байхгүй. Монгол хэлээ мэдэхгүй. Хингуй цэвэлгуун монгол хэлний одоо тайлбар толийг одоо сонсож байгаа манай сургуулийн оюутан хүүхдүүд ч бай нэг тэр толийг барьж аваад эргүүлээд ингээд үзээсэй гэж бодож байгаа. За энэ үгийг би мэддэм байна. Энийг мэддэг гэсэн чи юу гэсэн үг вэ? Өн чинь миний мэддгээс өөр юм байна. Мэддэг юм шиг үг байна гэд ингээд яваад тэр толийг ингээд эргүүлээд дуусгаар монгол хэлний үгийн санд идэвхтэй хэлэгдэж байгаа хэдэн үгийг би мэддэг бол гэж бодох хэрэгтэй. Тэгээд тэр эхлэлнийхээ
эзэмшилт, эхлээрээ бахархаж байгаа, эхлээрээ бичиж байгаа, эхлээрээ өөрийгөө илэрхийлж байгаа тэр юм нь бий болоод төгөлдрших ийм мөчд бол бид нар гадаад хэл сурах хэрэгтэй. Сурлгүй яг одоо хятад хэл сайн сурах хэрэгтэй. Орос хэлэнд сайн байх хэрэгтэй. Англи хэл сурах хэрэгтэй. Тэгэхдээ монгол хэлтэй, монгол илэрхийлэлтэй, монгол бахархалтай ийм их хэлний зөв төлөвшөлтэй хүн байж ээж тэр юмыг сурахгүй бол өнөөдөр одоо энэ яан тамгадын газар гадаадын үн цэнтэй их сургуулиудад сурж ирээд тэгээд энд төрийн байгууллагуудад ажиллаж байгаа залуучуудын бичиг баримт боловсруулж байгаа, сошиалд өөрийгөө илэрхийлэн бичиж байгаа энэ юмнууд ингээд харахаар тухайн хэлийг сурахын тулд бол мэдээж соёлын сэтгэлгээг нь эзэмшиж хэл сурна. Тэгэхээр монгол гэхээс илүүтэй тэдний соёл, тэдний сэтгэлгээ нь бол тэр одоо англи ч юм уу, тэр одоо аль нэгэн гадаад хэлийг дард өмнөх шиг болчиход байгаа байхгүй юу. Ингэхээр энэ өөрөө яг одоо манай монгол хэл одоо монгол хүний хувьд монгол хэл гэж байгаа тэр нэгэн үнэт зүйлийг тээгч тэ ийм хүн мөн үү биш үү, байж чадах нь чадахгүй юу гэдэг асуудал гараад байгаа байхгүй юу. Тэгтэл Чойл усан жуугаа ч юм уу, Эренчунгаа ч юм уу, Дандин Сүрэнгаа ч юм уу тэд нар ч одоо хичнээн гадаад хэлтэй хүмүүс байсан шүү дээ. Тэ? Чойл усан жуу багш гэтэл одоо 30 гаруй хэлийг одоо мэддэг. 30 гаруй хэлний тойлогчийг ашиглаж эдийн шинжилгээ судалгааныхаа ажлыг хийдэг. Тэгвэл тэр хүний одоо монгол хэл гэдэг нь бол одоо Хүрлбаатар гойн хэл шүү дээ. Тэр Ламсрынгийн Хүрлбаатар гэж хүнийг одоо монгол эрдэмтэн болгосон хүн чинь Чойл усан жуу багш шүү дээ. Тэгээд одоо Хүрлбаатар багшаар наашаа ингээд амжаад орж ирж байгаа залуу судлаачдаар орж ирж байгаа монгол хэл тэр Чойл усан жуугаад байсан Хүрлбаатар багшаар дамжиж орж ирсэн тэр одоо энэ бичгийн утга зохиолын салбарынхны ингээд хар зүрхээрээ, бор зүрхээрээ билүү ингээд нөгөө үүрээд явж байгаа энэ их хэлний юм шиг юмнуудыг бид нар бас тэгэж чадахгүй л байгаа шиг санагдаад байгаа учраас би бол монгол хэл гэдэг энэ үнэт зүйл эрхэм нэлд бол их анхаарах хэрэгтэй. Монгол хэлтэй болгож ээж тэр хүүхдийг бол гадаад аль нэгэн одоо 2 3 хэлтэй болгох хэрэгтэй. Энэ дээр одоо 4 5 дугаар ангиасаа гэдэг нь ер нь нэг талаасаа бас зөвл байх гэж боддог. Миний хуучин одоо 10 жил сурдаг байхад бол 5 дугаар ангиасаа мэдээ Арадуг нэг гэл одоо номоор орос хэл заалгаал хэлдэг байсан. Тэгээд ингээд энэ бол нэг тийм хэдгээр ингээд ямар насны хүүхдүүд гадаад хэл заах уу энэ төргээд бодож исэн тэр бодлого тэр хэрэгжүүлж исэн үйл ажиллагааных нь өөр өгөөж зэмэр юм нь бол эдгээр ингээд олон улс тэр сайн муугаар илэрж исэн ч хэлээ гэсэн ер нь гадаад хэл сураад эхлэх насных нь хязгаар дээр авч үзэх юм бол ерөнхийдөө тэр бас зүв байх гэж боддог. За нөгөө нэг талаасаа монгол хэл гэдэг бол өөрөө ерөөсөө тэр хүний соёл, тэр хүний сэтгэлгээ шүү дээ. Тийм, сэтгэлгээ. Тэр монгол хэлээр илэрж байгаа найруулга гэдэг бол өөрөө тэр монгол хүн өөрөө шүү дээ. Хятад хэлээр бичиж байгаа хүний тэр найруулга бол тэр хятад хүн өөрөө мөн шүү дээ. Тэгэхээр тэр хэлний түвшинд байна, найруулгын түвшинд, хэрэглээний түвшинд ингээд буулгаад ингээд ирэхээр тэр ер нь аль хэр үнэт зүйлтэй, эрхэм нэлтэй, яс суртахуунтай, эрдэм боловсралтай, мэрэгжил мэдлэгтэй тэгээд одоо ямар гэр орчинд өссөн тийм хүн бэ гэдг нь тэр хэрэгжилж ярьж байгаа үгнээс илэрхийлэн бичиж байгаа тэр бичвэрээр хэрэгжилж байгаа хэл найруулгаасаа эн чинь монгол хүн юм байна штэ гэж ойлгоод байна штэ. Тэгэхээр яг л нөгөө бидний нөгөө ингээд дугуй дотор дугуйг ингээд тойруулаад үндсүүл 9 үндсүүлийн бичигээд гэдэг шийдэл төр хүрчээд ингээд яриад байсан шалтгаан чинь аахгүй. Их нутг нь хамгийн их гэж би түрүүн сая бахархаад ингээд яриад байгаа ч гэдэг гэсэн. Ахаал хамгийн эрхэм нь гэж хэлчмээр юмчил монгол хэл болоо тий. Гэхдээ ерөөсө хамгийн эрхэм нь монгол хүнштэй гэж хэлчмээр санагдаад байгаа байхгүй юу. Тийм учраас нэгэн эрдэн тий. Тэгээ ер нь тэр төрт ёсыг тэр монгол хүнийг тэр их нутгийг тэр одоо эрдэм боловсрыг бас л бичгээр илэрхийлж байгаа, хэлээр илэрхийлж байгаа учраас монгол одоо хэлийг бол бас л энэ монголчууд эрхэм дээдлэх тэр 9 багцаар илэрхийлж байгаа үндэслэлүүдийг ингээд базаад л ингээд бичгээр буулгаж байгаа, бит болгож өгч байгаа тий. Базаад л бит бусаар илэрхийлж байгаа. Энэ их том хэрэглөөр чи монгол хэл. За дараагийн маань одоо нэгэн юу бол одоо өв соёл байгаа. За одоо өв соёл гэдэг ойлголтыг залуус минь одоо юу гэж ойлгох хэрэгтэй юм болоо энэ үнэт зүйлийг.
энэ их өргөн одоо ялангуяа энэ соёл урлагийн их сургууль бол энэ өв соёл гэдэг нүүдэлчний ухаан гэдэг тэгээд энэ эрдэм боловсрол гэдэг ёс суртахуун гэдэг энэ үнд зүйлсүүдийн чиглэлээр одоо ингээд нийгэм хүмүүнлэгийн салбарын бусад сургуулиуд бусад салбарынхантай ингээд харьцуулахад энэ чиглэлийн үнд зүйлсээр бол их одоо манлайлалын чанартай олон ажлуудыг хийх хэрэгтэй үнд зүйл гэж одоо гэж бодож байгаа. Одоо юу гэдгийг Монгол хүн байвал гэр бүл байвал монгол хэл байвал ингээд салбарын өөрийн судалгааны хүрээлэнгүүдтэй сургуулиудтай мэдлэг ухаанаар мэрэгжилтэн бэлддэг ингээд явж байна. Тэгэхэд яг өв соёл дээр хүрээд ирэхээр нүүдэлчний ухаан дээр хүрээд ирэхээр тэ болвол энд соёл урлагийн салбарынхан бол их манлайлал үзүүлэх ёстой. Гүнзгийрүүлэн судалж тэр ойлголтыг нь энгийнээр илэрхийлж нийгэмд хүргэж өгөх ёстой. Одоо ингээд бид хэдийн үүрж явж байгаа ачааны маань одоо хамгийн их жин дарж байгаа хэсэг нь энэ байхгүй юу? Өв соёл. Энэ дотор өөрөө соёл урлагийн их сургуулиас гаргаад хэрэгжүүлэл явж байгаа соёл урлагийн тайлбар төлгөл байна. Хамгийн сүүлийн дугаар нь сая соёлын өв гэдэг югаар гарлаа. Тэгээд ерөнхийдөө энэ дотор бол соёлын үнэт зүйл, урлагийн үнэт зүйл тэ үүд бол багтаж байгаа. Тэгээ соёлын үнэт зүйл гэдэг тэгэхээр энэ дотор өөрөө бит бус соёлын үүдийн тухай ойлголт. Нөгөө монгол хэлчийн өөрөө соёлын үнэт зүйл болоод өв болоод орж ийн. Бид нар одоо хүнийгээс ахгуулаад мэдэгдэж байгаа одоо бичиг баримтаар бол хүнийгээс ахгуулаад ингээл явсан тэр өрөөний бичгэнж одоо хүмүүнээр өрөөний бичиг хэрэгжилж байсан юм уу яаж байсан бэ гэл ингээл бас асуудалтай л да. Гэхдээ ингээд тэр бичгэнж бай тэр хэлэнч бай ингээд өвлөгдөөд ирсэн утгаараа бол энэ соёлын үнэт зүйл болоод явж байна. Монгол хувцас байна. Одоо ингээд өөрөө ч өмсөд байж байгаа энэ өнгөний шийдэл, энэ дизайн, энэ төр бол бас л ингээд бидний өв соёлын асуудал байна. Монгол гэр сууц байна. Одоо монгол гэр сууцыг одоо хүндрэлтний хувьд бол хамгийн одоо хүндрэлтэнд одоо нийцтэй эрүүл мэндэд хэвтэй байгальтай ачтай тустай ийм сууц байна шүү дээ. Тэгэхээр бол одоо монгол гэр сууц бол тэр чигээрээ. Тэгээд монгол гэр сууцны орчинд оронд байсан одоо морь тэрэгнүүд ч байдаг юм уу, хөр тэрэгнүүд ч байдаг юм уу, морь молон дээр буулгаад ирэхээр одоо шүдэр тушаа уурга хувьч байдаг юм уу, тэ хөхөр одоо айр хэсэг мэсгэгч байдаг юм уу, ингээл энэ юмнууд бол жишээ нь ингээл бүхэл бүтэн утгаараа ингээл соёлын үнэт зүйл болоод нэгдэж орж ирнэ. Бид нар өнөөдөр Жанцсан нургуу хэлсэн шүү дээ. Одоо 93 наадмын чинь бол вакцин гэд хэлээд байгаа шүү дээ. Монгол хүн байх, монгол хүн монголоороо бахархах нэг юм бахархлыг бий болгож байгаа вакцин гэд. Тэгвэл 93 наадам мөн өөрөө цагаан сар мөн тий. Би зүгээр бас л эргэн даваасрынгийн хувьд бол ингээл цагаан сарыг чорглол, наадмыг чорглол байгааг бол яг зүгээр ингээд нийгмийн цаг үеийн энэ эрсдэлтэй нөхцөл байдалтай уялдаад үзвэл зөв шийдвэр юм шиг боловч магадгүй 1 жил хэмжээ 2 жил хэмжээд ингээд ирэхээр хүүхд залуучууд маань яг тэр соёлынхаа үнэт зүйлсээс өв соёлоосоо хөндөрж байгаа. Тэгээд ирэхээр хөндөрөөд ирэхээр нөгөө өв соёлын уламжлагддаг байдал. Уламжлална гэдэг чинь зүгээр нэг хэцүү юм бэ яасан одоо ингээд ийм дарчиг цагаар ингээд нэг цагаан сар болол ингээд баахан бэлэг төвхтэй ингээд ингэж бодох хүмүүсийн хувьд бол ингээр уламл заашгүй шиг байхгүй гэдэг ингээд яваад. Тэгээ ихээр 93 наадам цагаан сарын тэр бол тэмдэглэж явах хэвээр. Заавал тэрнийг ингээд айл болгоноор хэсээл ингээд бэлэг цуглуулаад ингээд эсвэл заавал ингээд хоорондоо тэрвэрлдэж үнсэлтэйл эсвэл ингээд ухаан мэдрэлгээ уултлаа ууж согтохгүйгээр ийм соёлтой тодорхой хэм хэмжээнд өнөөдрийн энэ хөл хоройтой цагийн бас нэг ийм улсын онцгой комиссаас тогтоосон хэмжээнд таарсан нийцсэн байдлаар ингээд цагаан сараа 93 наадмаа энэ төр бол ингээд тэмдэглээд яваад байгаасаа гэж боддог хүн. Тэгээ ялангуяа тэгээд бүр болохгүй болохоор энэ төр захимаар жишээлбэл одоо 93 наадам хийгээд телевиз одоо контентуудыг хийгээд явсныг бол би бас л энэ соёлоо мартуулахгүй өсөлөөс нь холдуулахгүй тулд энэ цаг үед бол бас зөв нүүдэл зөв шийдэл гэж хардаг. За тэгээд энэ дотор өв соёлын бас нэг юм бол урлагийн үнэт зүйлсүүд бас байгаа. Тэгээд ингээд ирэхээр өнөөдөр соёл урлагийн сургууль бол жишээлбэл хөгжмийн урлагийн сургууль дотроо дуулаач ингээд ихтэл одоо ардын дуу, уртын дуу, дуурийн дуугаар ингээд бэлтжил байна. Тэ хөгжмийн одоо хөгжмөдөх урлагийн тэнхэн ихтэл шанц одоо өвөр бүрээ янз бүрийн мар ингээд хөгжимчин бэлтжил байна. Тэгтэл яг хажуу талд нь төгөлдөр хуурч байдаг юм уу те ингээд явж ил байна. Ингээд ингэхийн бол энэ урлагийн үнэт зүйл гэдэг нь өөрөө
тухайн үндэстэн өөрийн одоо язгуур гэж хэлэх юм уу да. Тэр урлагуудаа өвдөгээд явахын зэрэгцээгээр бас өөрөө өнөөдөр үндэстэн байж улс байж орсон тогтно яг гэх юм бол хүндрэлтний тийм төвшөлтөд үндэстний соёл одоо төвшөлтөд урлагаас суралцдаг. Тэрний тэр гарамгаа давмгаа байдлыг авч ашиглаж өөрийнхөө хөгжилд одоо бас хүч нэмдэг ийм байх хэвээр. Тэгэхээр нэг ийм хоёр талын юм болоод жишээ нь урлагийн үндэс зүйлсийн хүрээнд ингээл багтаал ингээл явж जैन соёлд ч гэсэн ялгаагүй. Монголчууд яагаад одоо заавал ингээл мөнх хааны үед ч байдаг юм уу те ингээд тэр христийн шашинтай лалын шашинтай улсуудыг ном хаялцуулаад эсвэл одоо тэр Харарам хотыг дэлхийн хот болгохын төлөө тэр одоо өнцөг улам бүрээс урчуудыг авчираад тэнд хот байгуулаад эсвэл тэнд одоо хувилахаа Бээжинд улсынхаа суурийг тавьчаал тэнд ягаал одон орон судлалыг бий болгоод хөгжүүлээл тий аль Европод одоо ингээл одон орон том судлалын төвүүдийг Монголын эзэнт гүрний үед байгуулад байсан юм бэ гэхээр тэр чинь ингээл байлдан дагуулаад ингээл эзлээл ингээл суугаад тэр ард түмнийг ингэн гэхээс илүүтэй Чингисийн тэр байлдан дагуулал энэ бол ерөөсөө тэр олон иргэнийг хин гэж хол гэж ялгахгүйгээр амар жимээр амьдруулах тэл байсан шүү дээ. Тэр өөрийнх нь тэр хэлсэн үгэн зүйч байгаа. Тэгээд ингээд харахаар тэр монголчууд тэр эзэнлсэн газараа тухайн тэр газар оронд байсан дэвшилтэд соёл дэвшилтэд урлагийн зүйлсийг бол заавал хөгжүүлж тэндээс авч тэн дээр суурилсан тэр юмнуудыг бий болгож ийсэн. Тэр үтгийн тэр 13 дугаар зууны үед одон орон буюу сансрын энэ сансар судлалыг эхлүүлж ийсэн энэ төр гэдэг утга нь бол ерөөсөө л бид нэр хизэнээс ер нь авч хандахтай энэ үндсүүлийн хүрээнд бол язгуурын юм хүндрэлтний гэсэн ийм төвшөнд бол хүрээнд бол ингэж харж хандаж ийсэн ард түмэн юм шүү дээ гэдгийг бол бас бодох хэрэгтэй. За монголчуудын эрхэмлэнд эдлэх үнэт зүйлсийн одоо бас нэгэн сонирхолтой үнэт зүйлс нь болохоор одоо нүүдэлчний ухаан гэж байгаа. Энэ бол бас маш чухал одоо залууст хэрэгтэй. За тэгээд бас зарим талаараа мэддгүү ч юм уу тий. Бүр зайлшгүй мэдэх хэрэгтэй зүйл гэж бодож байна. Тэгээд энэ бидний одоо энэ бүр ингэж заавал мэдчих хэвээр. За тэгээд цааш нь ингэж бүр ингэж ягшлан ингэж уламжлуулах хэвээр. Тэр нүүдэлчний ухааныг та юу гэж харж байна? Тэр нь яг юу юм бол нүүдэлчний ухаан? Одоо ер нь хамгийн товч хариулъя гэвэл далай гэж хэлээл орчмоор л. Ер нь одоо яг нүүдэлчний ухаан гэдэг чи одоо далай шүү дээ. Ялангуяа би одоо ингээд театр урлагийн сургуульд ирээд 3 дахь хичээлийн жил рүү ороод явж байна л да. Тийм баха? 3 дахь байх. Одоо би чинь коронатай зэрэгцээл ирсэн хүн шүү дээ. Тэгээд ингээд курсынч бай, дипломынч бай, эсвэл одоо явцсынч бай, удирдлагынч бай ингээд шалгалтуудыг ингээд үзээд ингээд сууж байхад ялангуяа одоо нөгөө Монгол ах уян ингээд судлаад тэгэл тэнд этюд хийгээл тэнд Монгол ах уянтай холбогдлолтой богино өгүүлэг уншаал тэнд монгол жүжиг тавиал тэгэл одоо түүхэн бус одоо зохион бол ийм Монгол ноёд хаад Монгол одоо хүний дүрвтэй гээл ингээл байж байгаа оюутнуудынхаа ажлыг ингээл хараад байхад бол бид нэр яг нэг нүүдлийн гэдэг Монгол соёлын ах уй гэдэг юмнасаа бол их хүндээр чөд байгаагаа олж хардаг. Ихэнх нь хүндэрсэн байна. Одоо 100% гэж хэлэх гэж байгаа юм чи бас биш л дээ. Тэн дотор сайхан Монгол ах уйд өссөн жишээлбэл одоо хин багшийн Батнайрамдал багшийн буюу одоо 1-р курсын хүүхд ангийн тэр явцын шалгалтын дээр сууж байхад бол тэнд нэг тийм дунд говьс гэсэн үү говь талаас нэг ирсэн хүү байлээ л дээ. Тэр бол ингээл хон малны наагур цаагур зөв ордог, зөв дугардаг, зөв харцдаг нэг тийм хон хэргэж байгаа этюд хийсэн ч л гэсэн бас нэрнэл хөл гарын боогоод л зөв унгаад л тэгэл одоо бас хөл гараан дээр нь зөв тавиал хэргэж байгаа юм шиг ингээл юм хэлээд байгаа байхгүй юу. Ингээд энүүхэн дэр ингээд бодвол бас бүгдч бас ингээд Монгол соёлоос Монгол ахуйгаас холдож яваагүй ч бас биш байна. Гэхдээ дийлэнх олон ухаан бол тэм мэдрэмж, тэр эзэмшилт, тэр илэрхийлэх төвшөнд эзэмссэн байдал дээр бол нэлээд тийм дутагдaltaй харагддаг. Тэгээд зүгээр яг одоо энд нэгэнтээ би одоо их олон юм ярих боломжгүй. Тэр их олон юмыг ярих ер нь цаг хугацааны хувьд ч гэсэн тийм юу учраас зүгээр ер нь театр урлагийн сургуулийнхаа сургалтын орчин дээр буулгаад би одоо энэ дэр нь ямар шуухан байр байдалтай байна вэ гэхээр миний мөрөөдөл байна. Одоо би сургалтын алба санхүү тэгээд одоо энэ мэрэгжлийн сургалтыг эрхэлж байгаа тэнхимийн эрхлэгч нарын төвшөнд бол одоо ингээд ярианы судалгааны чанарт яригдж байгаа нэг зүйл бол театр урлагийн сургуульд элсэж одоо орж ирж байгаа элсээд
шинэ нэлсэгч болж байгаа хүүхдээ бид нэг бүртгээд шалгажуулан тэнцүүлээд тэгээ хичээл ном эхлэхээс өмнө нэг ядганаа 5 хоног 7 хоног яг нэг тийм байгаль дээр байлгаад Монгол ахуйд ойрхон байлгаад тэгээд хамт олон болгоод нэг цул болгоод тэгээд энэ дотор оруулж ирээд нэгдүгээр курсын төгсгөөд хоёрдугаар курст орохын өмнө тэр 100-ийн амралтаар нь одоо энэ орон нутгуудад хуваагаад тий одоо орон нутгтай бүр ингээд санамж бичиг хамтын ажиллагааны гэрэмэр янз бүрийн байгууллага хүүхдүүдийн 5-аар варна 2-3-аар нь малчин альд айжиж нэг зуны хөдөлмөр ахуйдтай нь оролцуулаад тэр дээл хунараа хийдэг юм уу гүү маланда татдаг юм уу адуу маланда явдаг юм уу эсвэл одоо сур илддэг юм уу айраг цагаан эсэгдэг юм уу дээл хувцс эсэгдэг юм уу тий энэ юмнуудад ингээд оролцуулаад тэгээд ингээд яах Монгол ахуйд байлгаж чад ингээд ирүүл 2-р курсын тэр Монгол ахуйн этүүд Монгол ахуй одоо тэр яасан тэр богино өгүүлэг мөлөг янз бүр юм ингээд тэр хүүхэд өөрөө илэрхийлж унших та илэрхийлэхтэй бол тийм мэдрэмжтэй хөдөлгөөний хувьд ойлголтын хувьд тэр нэлээд тустай нэмэртэй болох юм шиг бол санагдаж байгаа. Тэгэд ийм шаардлага бол байна. Одоо ингээд урлагийн төрний одоо үнэт зүйл дээр ингээд ярихад Монголд өнөөдөр ингээд байгаа театр урлагийн сургуулийн сургалтын дэг бол үндсэндээ Оросын одоо тий том одоо театрын дэгэн дээр тулгуурлал явж байна. Гэхдээ монголчууд өөрийн театрын салбарын уран бүтээлчтэй бэлдээд бас л 60 гаруй жил болсон байна. Тэгэхээр монгол жүжигчин бэлдсэн энэ боловсролын тогтолцоо буцаал энэ Монголын нийгэмд театрын урлагаар одоо үйлчлэх энэ хүмүүс бол өөрсдөө одоо тэр монгол жүжигчд болох хэрэгтэй. Монгол хүн байж монгол жүжигчин байна. Монгол хүн болгож байгаа тэр ахуйн мэдрэмж тэр хүн авсан байх хэвээр. Ингээд ирэхээр бол энийг би зайлшгүй зүйл юм байна. Яаж игээд ажил хэрэг болгоё гэж бол хүч тавьж байна. Ингээл энэ бол санаа бас нөгөө зардлын асуудал гарна. Бас тэгээд найз цааш явахаар аюул ослогын тухай асуудал гарна. Зун учраас хариуцаж явах багш нар одоо хэн байх вэ гэдэг асуудал гарна. Тийм болохоор би бол хэд орон нутгийн тэр айлуудтай, тэр одоо багтай, тэр засаг даргатай, тэр иргэдийн хуралтай гэрээ байгуулад яг очих айлын тодорхой хоног хугацаанд тодорхой юу хийх нь тодорхой тийм болгочоод тэгээд оюутнуудаа ингээд итгэл найдвар хүлээлгээд ингээд явуулаад байвал заавал тэр нэг тийм нэг хүн дагалдах, хоёр хүн дагалдах бол бас алавчгүй юм байна. 2-р курсын 1-р курсын төгссөний дараагийн тэр явалтанд бол гэж бодож байгаа. Тэгээд яг хуу буцаагаад намрын ажил одоо хөдөөний ажил бол намрын ажил их хэцүү байдаг шүү дээ. Нүүдэл суудал тэгээд одоо сарвч ороогоо шавж аргал түлшээ бэлтгэс ахгуулаад төлөөдөл шээ бэлтгэс ахгуулаад бас нэлээд ажил байдаг. Тэгээд тэрүүнд ч гэсэн бас нэг 3 хоногоор хүүхдүүд маань нөгөө айлаад 100 очсон айлтайгаа холбогдоод буцаад нэг намар очиод 3 хончоод 4 хончоод ажилд нь нийлүүлчихээд ингээд ирээд тэгээд нэг ирэхэд чинь хөдөөний айлуучаа хоосон буцаахгүй ш таныг өрөм өгөн тараг өгөн сүү цагаа явж дайвчд өгөөрэй гэж өгөн арав бислэг өгөн тэрийг навчилж ирээд тий ингээд нэг явчих болох байх. Тэгээд энэний нэг зохион байгуулалт явуул манай сургалтын энэ чанарт энэ уран бүтээлийн сургалтын орчны уран бүтээлийн чанарт буцаад одоо мэргэжлийн урлагийн байгууллагуудын тайзан дээр орон тоон дээр очих жүжигчдийн одоо тэр төлөвшөлт энэ төр их хэрэгтэй болох байх л гэж ингэж бодож байгаа юм. Тийм учраас тэр нүүдэлчний одоо гэж хэллээд байгаа энэ их юм өргөн хүрээний юм бол бид нар сургалтын орчинд ингэж өвлүүлэх юмсан тэндээс тийг суралцсан гэж бодож байна. За ерөнхий их томоор нь хэлвэл ер нь монголчууд ганцхан монголчуудыг ганц нүүдэлчд гэж бас хэлж боломгүй шиг санагдаад байдаг надад. Бас иргэншсэн улс шүү дээ бид нар чинь. Ганц нүгэл явдаг бас улсууд бас биш иргэншсэн улсууд. Тийм учраас тэр суурин болоод нүүдлийн юм иргэншлийг манайхан хослуулж ирсэн. Тэгэхээр тэр нүүдэлчний ухаан дотор энэс юу гэж үүдэл би юу гэж хэлэх гэж байна гэхээр сууршихтаа ямар ухаан хийж ийсэн барьж ийсэн нүүгээд явж ийсэн ухаан ямар ухаан байсан бэ гэхээр ерөөсөө энэ байгальтайгаа харьцаж байгаа харьцаагаа тэнцвэртэй байлгах энэ ухаан жишээлбэл монголчуудад байсан. Хаана одоо суурин иргэншлийг бий болгох вэ гэхээр тэнд үндний устай, тэнд төлөвштэй, тэнд одоо нөгөө гээд ингээд эколог талаас нь хараад энд бол суурин иргэншил байгуулж болох юм байна гэд. Одоо та нар Эрдэнэ зууг ч юм уу тэ Төв аймгийн Мандчирийг ч юм уу одоо Хинтээ аймгийн Өмнө Дэлгэрийг ч юм уу тэр Сардгийн нурууны зүүн хүрээх ч юм уу ингээд очиод харалтаа. Тэгэхээр тэнд тийм суурин иргэншлийг бий болгож болох байгалийн тийм нөөцтэй газруудад бол суурин иргэншлийг
байгуулж ирсэн. Нөгөө нэг талаасаа. Байгалийн нөөцийн тодорхойлолт нь ахаад нэг хүчин зүйл нь тийм түүхэн үйл явдууд болж исэн газрууд дээрээ бас тийм суурь иргэншлийг бий болгож исэн. Орхны хөндөө чинь тэр чигээрээ монголчуудын үеийн түүхийн юу байхгүй юу. Тийм учраас тэр газрууд дээр эзэн байхын тулд бас суурь иргэншлүүдийг тэнд бий болгоод тэгээд ихэнх тогтолцоогоо бол ингэж нүүдэлжсэн өөрөө энэ өндөрлөг одоо манайхаа чинь Европын өрн дорн хоёрын дорны ард түмэн гэдэг соёл сэтгэлгээний хувьд дорн гэдэг боловч гэсэн бид нэр цагийн бүсчлэлийн хувьд цагаагаар энэ газар зүйн байршлын хувьд бол бид нэр өрн рүү ч орж болох дорн руу ч орж болох ард түмэн байхгүй. Тэгээд ийм байгальдны цаглбар энэ агаарын урсгалын энэ хагалбар дээр байж байгаа учраас энэ цэвэр усны их тийм том нөөцөн дээр гүний одоо тийм нөөцөн дээр байж байгаа учраас бид нэр тэр хүндрэлтний тэр баялагийг зөвхөн Монголын биш тэр хүндрэлтний тэр баялагийг бүрэн байтан байлгахын тулд нүүж исэн биш. Түүнээс шингээл нэг хэдэн мал дагаал малын бүхс хараад за мал тийшээ явуулаа тийм учраас би тийшээ явъя гэдэг бодоод байгаа ажил биш байсан. Тэр бол тэр юм одоо ингээл яваад Сибирээс орж ирж байгаа энэ одоо агаарын урсгалч явж байгаа л шилийн богдон дээр очиод эргээл тэгэл ингээл явдаг бүтэн цикл байна шүү дээ. Тэгвэл энэ экологийг одоо бүтэн байлгахын тулд тий ингээл яваал одоо манай голууд ихэнх нь ингээл яваал хоошоо гараал тэгээд тэнд хичнээн Европын хичнээн ард түмнийг ингээл том мөрөнтэй нийлэл явж байгаа үстэй. Байгаль одоо нуурамж ботсон хөсгөл нуурамж ботсон гэсэн бид нэр энэ их тийм цэнгэх усуудыг ариун тагшнаар нь байлгаж байна гэдэг чинь энэ нэг Монголын цөөхөн хэдэн одоо нэг хувьсгалын ихэнд тоолоход нэг 700 мянга хүрэхгүй байсан нэг хэдэн цөөхөн хүний гэхээс илүүтэй тэр хүмүүс бодохдоо эн чинь хүндрэлтний баялаг юм, дэлхийн баялаг юм гэж бодож энийг ариун тагшнаар нь байлгах юм бол хүндрэлтэнд хэрэгтэй юм, хооч үр удамд нь хэрэгтэй юм гэж бодож ирсэн учраас энэ нүүдлийн ухаан гэдэг юмыг бол их нүүдэлчдийн ухаан гэдэг юмыг бол би далай гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд таньж мэдсэн ухаан өөрөө бас их далай. Газраа шинжиж яйсэн. Тийм ээ. Энэ од гар гэрхсийн хөдөлгөөнийг тооцож яйсэн. Энэ ухаанууд энэ төргээд бүх юм ингээд энэ дотор байх учраас би бол энийг одоо илэрхийлж ганцхан ярихад миний мэддэг юмч дутна, миний наасч дутна. Лавсрангой тэгсэн штэ нөгөө Чингис хаан хэдэн он төрсөн юм бэ? Хэдэн сарын хэдний өдөр төрсөн юм бэ гэдэг ингээд нэг баахан телевизээр ярьж байгаад нэг хүн чихтэйхэн мэдэмхээрээ дээрээдсэн чинь одоо энд ингээд нөгөө Чингисийг хаашаараад цогсоод бийцчихсэн энэ ч мэдэх хүн байна энд гэж. Тэгэхээр одоо энэ бүх үеийг би мэддэг болоод ярьчих юм бол энэ мэдлэг ухаан бүх юм чи эзэмсэн хүн болж штэ. Тийм учраас ер нь одоо эхлээд хариулсан үгээ дахиад хэлээ те. Энэ бол далай. За өөр нэг үнэт зүйл нь бол одоо эрдэм боловсрол байгаа. Тэгээд бас миний л харж байгаа өнцгөл дөө. Тэгээд энэ залуус тэр дундаа одоо залуус харахтаа эрдэм боловсролыг зөвхөн нэг онл гэж хараад байгаа юм да гэдэг. Тэгэхээр энэ эрдэм боловсрол гэдэг ойлголтын дотор юу багтах вэ? Зөвхөн онлын мэдлэг бол биш шүү дээ. Эрдэм боловсрол гэдэг бол өөртөө бас асар олон ойлголтыг хадгалж яваа юм ойлголт гэж хэлж байгаа. Ахаа саяны нөгөө яриан дээрээс ургуулад эрдэм боловсролыг очиод буулгавал тэр газар шинжижсэн, тэр одгаар гэрхсийн хөдөлгөөний тооцчихсэн, тэр одоо байгалийн болоод экологийн их тийм харьцангуй юм эмзэг бүс дээр амьдарч байсан байна гэдгээ мэдчихсэн. Энэ мэдлэг энэ юмнууд чинь хаанаас гарсан юм бэ гэхээр л энэ өнөөдөр шинжлэх ухааны мэдлэг гэж хэлээд болсон. Тэр хүрээлэн байгаа орчныхаа талаарх мэдлэг, тэрний таньж мэдсэн ухаан байгаад байгаа байхгүй юу. Нөгөө нэг талдаа энэ эрдэм боловсрол гэдэг юмны нэг тал нь бол одоо нөгөө сэтгэлийн боловсрол, оюун санааны боловсрол. Өнөөдөр боловсролын орчин үеийн боловсролын байгууллагад 100 жилээ ингээл тэмдэглэлээ гээл тэгж штэ одоо судрагчийн хүрээлэн байгууллагад 100 жил боллоо л гэж байна. Түүхийн хүрээлэн байгууллагад одоо 60 жил боллоо ч үлээ ингээл 100 жилч боллоо илүү ингээл явж байна. Энэ бол зөвхөн өнөөдрийн одоо бүгд найрамд Монгол ард улс юм уу, Монгол улсын тий бүгд найрамд Монгол ард улс гэж хэлэгдэжсэн социализм үеийн Монгол улсын өнөөдрийн Монгол улсын сүүлийн нэг 100 жилийн түүхэл байхгүй юу. Тэгээд тэгэхээр энэ дотор бол бид нэр маш тавшингуй болсон зүйлүүд их байгаа. Ялангуяа одоо энэ шинжлэх ухааны орчин цагийн хүндрэлтэй шинжлэх ухааны энэ хөгжүүлснээр бол бид нэр их олон юмыг үнзгээр юм мэддэг болсон, таньдаг болсон. Энэ бол өөрөө чинь хэлээд байгаа энэ онлын мэдлэг. Өөрөөр хэлбэл энэ уугуул
ухаан талаас нь хэлвэл энэ хүрээлэн байгаа орчноо мэдж таньжсэн уламжлалт мэдлэгийн маань шинэ хэлбэр нь. Тэгвэл тэр 100 жилийн өмнөх монголчуудын боловсролын дотор ямар боловсрол их илүү их эрхмээр үнэлэгддэг, тавигддаг байсан бэ гэдэг бол энэ сэтгэлийн боловсрол гэдэг юм. Өнөөдөр бид нар тэр сэтгэлийн боловсрол гэдэг юм юугаар үүдэг юм бэ гэхээр энэ шашин суртахуун одоо нэг соёлын үнд зүйл дотор чинь багтаж байгаа тэр шашин суртахуунаар нь бол өгдөг байж. Энэ шашин суртахуун гэдэг чинь өөрөө одоо нөгөө ертөнцийг үзэх үзлийн маань нийгэмд харилцааны маань бас нэг тийм том хүчин зүйл нөхгүй юу. Ямар нэгэн итгэл үнэмшилтэй хүн ямар нэгэн орчин дотор ороод ингээд харьцахтаа бол тэр итгэл үнэмшил нь өөрийнх нь хэм хэмжээ болж өгдөг. Тэр итгэл үнэмшил нь өөрийнх нь харилцааны өнгө төрх болж өгч яадаг. Тийм учраас тэр эм чинь өөрөө тэр итгэл үнэмшил тэр ертөнцийг үзэл гэдэг юм чи хаанаас авдаг юм бэ гэхээр энэ шашин соёл шашин суртахуунаас авдаг. Тэгэхээр сэтгэлийн тэр боловсролыг энэ ертөнцийг үзэх үзлээр нь тэр шашин сурталаар нь дамжуулж өгдөг. Соёлын үнэт зүйл, урлагийн үнэт зүйлээр нь дамжуулж өгдөг. Тэгэхээр соёлын болоод урлагийн үнэт зүйлсийн чинь сүм нэгдэл нь буцаал тэр шашинны одоо тэр юм дотроос нь үүссэн юм их байж идэг. Өнөөдөр тэр шашин гэхээр зөвхөн одоо ингээл эрх бариад мөргөөл сурах эргээд эсвэл одоо ингээд байгаа юм биш байхгүй юу. Энэ цаатаа талдаа өөрөө тэр одоо юу гэхүү зөвхөн бурхны шашнаар ингээл аваад үзэхэд бол 10 төрлийн ухаан байгаа байхгүй юу. Энэ дотор онлын мэдлэгч байгаа, практик мэдлэгч байгаа. Тэгэхээр тэр юмнуудыг нь бий болгож байсан тэр одоо энэ 100 жилийн боловсролын орчин цагийн сүүлийн 100 жилийн боловсролын одоо тогтолцоон төдийлөн ярихгүй байгаад хориотой байгаад ингээд байснаас болоод өнөөдрийн нийгэмдэр гарч байгаа тэр сүүлийн боловсролын хорж яснаас болоод өнөөдрийн нийгэмдэр гарч байгаа нэг юм гаж гэж хэлэх үйс, зөв бус гэж хэлэх үйс, хүний санаанд багтамгүй гэж тодорхойлж болох үйс, ийм гэмт хэрэг, ийм сэтэл санаатай юмуд их болчлоо шүү дээ. Өнөөдөр ингээд эх орноо баг газар шороогоо худалдаад тэр 300 саяын ч гэдэг юм уу 400 сая ч гэдэг юм уу тэр бүмэн ч гэдэг юм уу мөнгө хөрөнгийг ингээд цуглуулад зөвхөн нэг гэр бүл зөвхөн нэг өөртөө зориулаад ингээд цуглуулад ингээд сууж байгаа. Энэ хүн чинь эрдэм боловсролтой хүмүүс үү гэвэл нэг талаасаа мөн шүү дээ. Ямар нэгэн мэрэгжилтэн мөн. Тэгэхдээ тал хүн миний ойлгож байгаагаар бол тал хүн тэр юу нь байхгүй юм бэ гэдгээр сэтгэл гэдэг юм байхгүй. Үндсүүл гэдэг юм байхгүй. Тэгэхээр тэр эрдэм боловсрол гэдэг юм бол ер нь нэг тийм бүтэн юмны нэр баха. Бүтэн юмны нэр хүнийг бүтэн болгодог, байгууллагыг бүтэн болгодог, улсыг бүтэн болгодог тийм юмны нэр баха эрдэм боловсрол. Зүгээр ерөнхийдөө ингээд аваад үзвэл яг зөвхөн одоо хэн нэгний нэрийг хэлээд хэрэггүй л дээ. Тэгвэл одоо бид хоёрын хуулийг аваачаад том улсын хурлын улс төрчийн нэрийг хэлж сошиалаар ингээд дарамжилсан гэдэг үйл аяг бол торгуулна. Тийм учраас яг зөвхөн 300 сая төгрөгийг хүн 2 тэрбум төгрөгийг хүн өөртөө зориулаад авсан байж болно. Хураасан байж болно. Гэхдээ тэрийг хураахын тулд авахын тулд газар шороогоо зармааргүй, үнэт зүйлээ худалдамааргүй байгаа байхгүй юу. Тэгээд би чинь үсрээд одоо ангаахтай илбээд би амьдрна гэвэл нэг өөрийнхөө яваад нэг 60 хүрчлээ гэж бодоход ангаахаар дэмжүүлээд нэг 20 жил боллоо гэж бодоход 80 юм байгаа үстэй. За үсрээд 100 жил юм байгаа үстэй. Энэ наснаа барахааргүй юм цуглуулчаад байгаагийг би нөгөө талаас нь хараад байгаа. Энэ бол энэ наснаа яаж өөрийгөө хурдан барж дуусгах вэ? Тэр мөнгийг барахгүй л дээ. Өөрийгөө яаж хурдан барж дуусгах вэ гэдэг тэр үйлэл хурааж байгаа тийм нэг юм хэлбэр нэг юм гээд үнд зүйл их орон хамаг юмнуудаа зараад үрээд тэрнийхээ хариуд нь авж байгаа хэдэн бор халтар төгрөг байх. Тэгээ энэ хүмүүс тэгж их явал богн та өөрөө наадахаа барж дуусгахгүй. Таныг харин наадах чинь барж дуусгах шүү гэдгийг л ойлгосоо гэж хэлмээр. Тэгэхээр эн чинь энгийн зүгээр хоёлаа одоо эрдэм боловсролоос магадгүй хайлаад энд чи юу яриад улс төржээд байна гэж ойлгож магадгүй гэлээ. Гэхдээ энэ өөрөө эрдэм боловсролын маань дотор агуулгын дотор багтгал зүйл. Тийм учраас эрдэм боловсрол нь өөрөө бас ийм том зүйл. Том зүйл. Боловсрол эрдэм гэдэг ингээд харахаар бид нар юу эрдэм гэдэг ихээр юу гэдэг нь одоо бид нар бол сонсны эрдмийн тухай ярьж болно. Сансны эрдмийн тухай ярьж болно.
эзэмшсэн эрдмийн тухайч ярьж болно. Боловсрол гэхээр бид нэр шинжлэх ухааны одоо мэдлэг ухаанаас олж авч байгаа боловсролын тухайч ярьж болно. Оюун санаа сэтгэл ертөнцийг үзэх үзэл шашин сартгуунаас олж авч байгаа боловсролын тухайч ярьж болно. Тэгээд тэрийг харьцаан дээр буулгаж болно. Их нутагтайгаа харьцахтаа, монгол хэлтэйгээ харьцахтаа, хүнтэйгээ харьцахтаа, гэр бүлтэйгээ харьцахтаа, төртөөгөө харьцахтаа тий. Ялангуяа төргээл тэгж яана одоо өнөөдрийн залуучууд энэ өнөөдрийн сошиал нийгэм их хөгжсөнтэй холбогдуулаад төр рүүгээ их дайрж байна. Энэ чинь төр гэдэг бол энэ 76 биш, энэ засгийн газар биш гэж би бол одоо боддог. Төр бол нэг улсын маань том одоо улс багийн маань том илэрхийлэл учраас би жишээлбэл одоо ордон ингээд урагшаа ингээд явахаар бол ямар нэгэн ажил гараад урагшаа явахаар бол би ордны зүүн талаар гараад яваад буцаад ирэхээр бол баруун талаар нь тариал ирэхийг боддог. Би аминда төрөө хөндлөж төрөө одоо нар зүг үргэж байгаа бурхан шинтэй хүний хувьд бол би төрийнхөө байгаа тэр одоо юу нар зүг үргэж байгаа санаатай явж байна. Эн чинь төртэйгээ харьцаж байгаа харьцааны маань хувийн маань илэрхийлэл гэж боддог. Төрөө хитгэхий бас битгий энэ нэг бие хүн нэр төлөөлүүлж хараад дайрж дормжлоосоо гэж ингэж бас боддог. Тэгээд ингээд явахаар бол эрдэм боловсрол гэдэг бол хүний үйлдэл үг санаа бүх юмар л илэрхийлж байгаа. Бүх юмных нь одоо нэг тийм нүнжиг болж байгаа зүйлс нь бол бас нүнжигтэй болгож байгаа, амьтай болгож байгаа зүйлсийн маань нэг нь зүйл бол эрдэм боловсрол байхаа л гэж ингэж ойлгож штэ. Бас л далай юм да тий. Бас л далай. За бас өөр нэгэн одоо үнэт зүйл нь одоо ёс суртахуун байгаа юм. Тэгээд ёс суртахуун одоо яагаад чухал вэ? Тэр дундаа одоо урлаг соёлын хүмүүс гэдэг бол ёс суртахуунаараа ард түмний одоо ингэж манлайж урд нь ингэж замчилж чиглүүлж авах хэрэгтэй гэж ойлгодог. Тэгээд ёс суртахуун юу нь яагаад чухал вэ? Хүмүүс одоо ингээд нэг жагсаагаад биччихээр үнд зүйлүүдээ ингээд жагсаагаад биччихээд бид нэр хүмүүс танилцуулаад ингэхээр гүн ч одоо яагаад ингээд ёс суртахуун чинь хамгийн сүүлд байгаа юм бэ гэдээсэн л да. Дараалал байхгүй гэж байна шүү дээ тий. Тий байхгүй гэдэг. Тэгэхдээ ёс суртахуун бол суурь юм билээ шүү дээ. Энэ үнд зүйлүүдийн суурь гэж бид ойлгосон. Ёс суртахуунтай хүн л ямарваа нэгэн зүйлийг эрхэмлэх дээдлэх тийм үзэл ухамсартай байна. Тэ? Монгол хүн эрхэм эрдэнэ гэж тооцогдож байгаа монгол хүн бол ёс суртахуунтай л монгол хүн байна. Тэр монгол хүний үнд зүйлийг би үнд зүйл болгоод байгаа үнд зүйлийг болгож байгаа тэр юм нь бол суурь нь бол ёс суртахуун байна. Тэгэхээр ингээд явж байгаад ингээд одоо 99-ийн сүүлд нь бичээд байгаа нь бол ингээд харахаар ёс суртахуун чинь энэ дээд бүх юмных нь суурь шүү гэдэг илэрхийллийг бас өгөх гээд байгаа. Тэгээд ёс суртахуун гэдэг дотор ингээд явахаар яг өнөөдөр одоо ингээд явахаар ер нь амьдрал өөрөө юм байдаг байлгүй дээ. Одоо амьдрал бол сайн сайхантай, муу муухайтай, тэ? Зовлонтой, жаргалтай хизээч л одоо ялангуяа өнөөгийн Монголын нийгэмдэр өнөөдөр өчигдөр уржигдэр ингээд нэлээх яригдж байгаа юм бол жишээ нь гэмзэм гэдэг энэ жүжиг байна шүү дээ тий. Тэгээд ингээд харахаар Достоевский энэ жүжигийг одоо үзэгчид өөрөөрийнхөө янз бүрийн найрал сошиал дэлгэцэлж бичиж байна. Тэг яг тэр үеэс өнөөдөр яг юу өөрчлөгдөж байгаа юм бэ? Тэр үеийн одоо ингээд нэг юм алуурчин юм уу биш юм уу тий? Алсан нь зөв юм уу буруу юм уу гэд ингээд хилцээд байгаа хэлцэмж өнөөдрийн нийгэмдэр яг твшсэн юм уу буурсан юм уу эсвэл байхгүй болцсон юм уу? Тэгээд оронд нь цоошин юм бий болчиход байгаа юм тэгээд ингээд нийгэмдэр бол нэлээ хилцүүлэмжүүдийг өрнүүлж яана л да. Тэгэхээр амьдрал ер нь бол цагийн цагтл юм байсан. Өнөөдөр үгээгүй ядуу хүмүүс ч одоо ядуурлыг арилгана л гээд байгаа. Ядуурлыг арилгах бол одоо энэ утааг арилгахтай яг адилхан шүү дээ. Байхгүй болохгүй. Яг зүгээр нийгэмд эзэлж байгаа хувийн багасгах тухайны л асуудал байна уу эсвэл биш. Огт байхгүй гэж болохгүй. Тэгээд яг гэвэл тэр ядуу байх нэг тийм магадгүй одоо нэг тийм үүлэх хүн өөрөө үлдээд байгаа шин. Эрдэм боловсролд тэ тэр мэдлэг ухаанд тэр өв соёлд тэр төрт ёсонд тэр гэр бүл тэр их нутагт хүндлэлгүй харьцаад эрдэм боловсрол олох ёстой юм байна өөрийгөө хөгжүүлэх ёстой юм байна гэж цаг хугацаанд нь ухаараагүй гэсэн болоод тэ ажил хөдөлмөрөөрөө
одоо зүтгэж амьдрах ёстой юм байна гэдгийг цаг хугацаанд зөв ухамсарлаж ойлгоогүй цаг хугацааг алдсныхаа улмаас өнөөдөр ядуу зүдүү амьдраад байгаа хүнийг бид нэр тэ хичнээн одоо ингээд олон улсын байгууллагын хандууд туслаж байгаагаар ингэж угжаад ч гэсэн тэр хүний нөгөө сэтгэлгээ нь өөрөө ядуу учраас тэр хүн амжиргаа дэртэхгүй шүү дээ. Ингээд ирэхээр ер нь бол ёсортхон гээд байгаа юмны тэр хүрээл дотор багтаж байгаа тэр ямар амгалан, сэтгэлийн ямар амгалан, нийгмийн ямар амгалан, шудраг үнэн энэ төр гэдэг зүйлсүүд бол үндсэндээ бүх одоо хүн бай, хэл бай, төрд ёс бай, ингээд яригадаад байгаа юмнуудын суурьнд нь л багтах. Тийм зүйл. Тэгэхээр энэ урлагийн хүмүүс ялангуяа өнөөдөр энэ гимзэм шиг ийм том одоо хүний язгуур сэтгэлд нь байж мэдэх тийм гим хэлэнс юм гээд хүндсэн. Тэгээ тэрэнд яаж хандах ёстой юм бэ гэдгийг хэлж өгсөн ийм сайн зохиолуудыг бичээд тэр сайн зохиолуудаар яг энэ нийгмийн хүндүр байгаа сэдвүүдийг хөрсөн тэмжүүч кино янз бүрийн юмыг одоо манай мэржлийн урлагийн байгууллага театр киноны салбарынхан хийгээд ингээд явах юм бол тэр нэг хувь хэмжээнд жоохон тэнцвэр нэгээд байгаа тэр муу муухай юм жоохон багасаад сайн сайхан тэмүүлэл тэр ирж хүч нэмэгдээд ингэх бах. Тэгээд нийгэм танигдсан олон энэ одоо од гэд бид нар чинь хэлдэг үстэй одууд. Гэхдээ од гэдэг чинь ч тийм их гэрэлтэй ч бас биш л од бол гэхдээ за яг од гэд сайн сайхан их том гялгар цалгар юм байдаг гэж бодъё. Тэгвэл тэр гялгар цалгар болгоод байгаа юм нь өөрөө зөвхөн авьяас биш шүү дээ. Зөвхөн олон танигдсан тал нь биш шүү дээ. Тэгвэл тэр од гэж байгаа хүнийг од болгоод байгаа тэр юмных нь үнд суурь нь ёсортгол байх хэрэгтэй. Буюу тэр одоо шудраг хувь хүний одоо ёс зүйн хэм хэмжээг сахиж мөрддөг. Мэргэжлийн хүний ёс зүйн хэм хэмжээг сахиж мөрддөг. Тэргээрээ нийгэмд үлгэр дуурайл үзүүлдэг тийм улс бол одоо тийм үзүүлэх боломжийг бол бусад салбарын одоо хүмүүсээс илүүтэйгээр урлагийн салбарынханд бол одоо бурхан заяасан байна да. Ер нь бол бурхан өгсөн байж. Тэгэхээр тэр бурханы тэр өгсөн өгөгдлийг улам их тийм ялзууж явахын тулд бол авьяас гэхээс илүүтэй тэр сайн жүжигчид сайн одоо төр нийгмийн сэтгэлтнүүд сайн урлагийн одууд маань бол өөрийнхөө тэр хувь хүнийхээ одоо ёс зүй гоо зүйд хандж байгаа хандлага мэргэжлийн хүнийхээ ёс зүй гоо зүйд хандж байгаа хандлага төвгөө илэрхийлж байгаа тэр нэг тээгч болж байгаа хүнд үзүүлээд харуулад үлгэрлээд дуурайлаад явуулж байгаа тэр явдал суудалтаа бол илүү их би анхаарах хэрэгтэй гэж боддог. Тийм ч учраас өнөөдөр би энэ театр урлагийн сургуульд байгаагаа бас л нэг хувьцааны ирэхээр л байж байгаа байлгүй дээ гэж боддог. Би энэ дотор байгаа бүх юм муу мухай учраас сайн сайхан болгох ч гэж ойлгохгүй байна. Сайн сайхан ч юм их байгаа. Муу мухай ч юм бас байна. Тэгэхдээ муу мухай гэж хэлэгдэж байж болох үс зарим нэг юм анзаарсан юмудаа сайн сайхан болгочиход нь жаахан энэ нөхдөдөө энэ хамт олонтойгоо зөв хамтарч ажиллаад жаахан тус нэмэр болохынсэн гэж бодож байна. Энэний нэг юм нь бол одоо бид нар ярихаараа л авьяас гэж ярмааргүй байна. Авьяастай хүүхэд байхгүй юу? Манай энэ чинь авьяастай байхгүй юу гэж ярмааргүй байна. Бид нар бол тэртээ авьяастай хүүхдүүд авдаг. Ямар нэгэн бичдэг авьяастай хүүхд авдаг. Ямар нэгэн бүжгэлдэг авьяастай хүүхд авдаг. Ямар нэгэн дуулдаг авьяастай хүүхд авдаг. Тэгэхээр тэр авьяас гэдэг юмыг нь зүлэгдэг, өнгөлдөг, хөгжүүлдэг тэр юм нь одоо нөгөө мэдлэг боловсролчин, салбарын мэдлэг, мэргэжлийн мэдлэг боловсролчин байна. Нөгөө ахын соёлын мэдрэмж нь янз бүр юмнууд ч юм байна. Тэгээд энэ болгоноос хамгийн их чухал нь бол энэ ёс зүй, ёс суртахуун гэдэг юм байна. Энэ юмыг өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэр хувь хүнийхэн төвшөнд ч гэсэн мэрэгчлэлтэн болох төвшөнд нь ч гэсэн тэр ёс суртахууны хэм хэмжээ гэдэг юм зааж өгч. Тэргээр нь тэр авьяас гэдэг юм өнгөлөх хэрэгтэй. Эрдэнэ боловсрол гэдэг юмар нь тэр авьяас гэдэг юм зүлгэх хэрэгтэй. Ёс суртахуун гэдэг юмар нь тэр авьяас гэдэг юм зүлгэх хэрэгтэй. Ёс суртахуун гэдэг бол үндсэндээ нийгмийн харилцааг эрүүл болгож байгаа томоор нь авч үзвэл хүн өөрөө өөртөөгөө харьцаж байгаа харилцааг зүү зохистой болгож өгч байгаа. Тэр харилцааг зөөлөж өгж байгаа, амшуулж өгж байгаа, эргэжүүлж өгж байгаа, тодруулж өгж байгаа ийм зүйл бол ёс суртахуун байна. Тэгээд энэ дотор нэг хайрлах сэтгэлжил байгаа. Хайрлна гэдэг бол одоо бидний эрэгтэй эмэгтэй хоёр хүн нэг хайрлагаар л хайрлуулчаад байдаг.
эрэгтэй хүн рүүгээ ингээд сайхан хандахаар нэг өөр юм болчиход идэг юм биш. Энэ хайр гэдэг чинь өөрөө түгээмэл ойлголт. Хайр гэдэг чинь бол яг өөрийнхөө эрхчлөө өөрийнхөө одоо төвшөнд бусдыг адилхан авч үзэх тухай ойлголт. Яг өөртөөгөө адилхан гэр бүлээ ханьжлээ ингээд хөгжүүлээд аваад явах тухайны ойлголт. Тийм учраас тэр нинжин сэтгэл, асархуй сэтгэл гэж тэр зүйлсүүд бол энэ хайр мөн. Энэ ясвартхууны нэг ид хэсэг нь мөн. А нөгөө нэг талдаа явахаар юуны төлөө тэгээд бусдыг хайрлаад байгаа юм бэ? Бусдтай юуны төлөө зэрэгцэж орчих гээд байгаа юм бэ гэхээр би ганцаараа амар амгалан байгаад амьдрал амар амгалан маань миний амьдрал амар амгалан болж чадахгүй. Миний хажууд байгаа золбоо, миний хажууд байгаа тулга ч гэсэн сэтгэл санааны хувьд, мэдрэмжийн хувьд, хандлагын хувьд эрүүл зөв байж ээж миний хүрээлэн байгаа орчин амар амгалан болно. Энэ амар амгалангийн тухай ойлголт ч гэсэн ясвартхууны ойлголтын нэг хэсэг нь. За тэгээд туйлынх нь ойлголтоор нь аваад үзвэл энэ ясвартхуун гэдэг өөрөө бид нар ойлгодог ойлголтоор аваад үзвэл ерөөсөө л энэ шудраг үнний тухай ойлголт. Шудраг байх тухайны ойлголт. Үнэн байх тухайны ойлголт. Харьцангуй байж мэднэ. Тухайн нөхцөл, тухайн өгдөл, тухайн цаг үед үнэн гэдэг юм, шудраг гэдэг юм харьцангуй байж болно. Гэхдээ тэр үнэмлэхүй утгаар нь үнэмлэхүй утгаар нь шудраг байх. Үнэмлэхүй утгаараа үнэн байх. Үнэмлэхүй утгаараа хүн байх. Тэр юмнууд нь бид нар зорж хэрвээ чадах юм бол өнөөдрийн энэ харьцангуй явц хүрээнд дотор байгаа зарим нэг зүйл бол тэр холын юмараа зөвтгөгдөнө. Би уржигдар бичлүү. Одоо Чингис Жамух хоёрын тухай лавсрангой хэлж ийл да. Ер нь манай нөгөөдөөд чинь ер нь хандлал гэдгийг бол нэг тийм холдохгүй. Боёо алслаад явсан ч гэсэн нэг нэгнээсээ холдохгүй. Арга өрөөр нь буруу зуруу өнөө хотлоо үг хэлэхгүй. Тэ? Ийм байх юмыг бол андгаа гэж ойлгож байсан байна. Жамух Чингис хоёрын андлал бол холд буруутахгүй тийм андлал нөхрөл байсан байна гэж яриа. Тэгээ тэн дээрээс ингээд бодоход бол Жамух яагаад одоо жишээлбэл ингээд тэр Чингис хаанд те ингээд ирээд за намайг одоо ингээд бууж өгөө одоо нэглэрээр бууж өгч штэ те тэгчээд нэг одоо тэнгэрт бол хоёр нар байж болохгүй. Нэг улсад хоёр хаан байж болохгүй. Тийм учраас би бол одоо ингээд гэдэг чинь шудраг үнэн байна штэ. А тэгтээ тэр шудраг үнэн Жамух мөхсдөөд мухард нь тулаад чадхаан байгаад тэгээд нэг тийм үххтэй нэг тийм за яадгийн нэг сурвалжт маягаар үхүйдэ гэсэн тэр үхлээ сонгож байгаа нэг тийм явцсан хүрээний үнэн биш байхгүй юу? Өөрөөр хэлбэл Монголыг Монгол байлгаад хожмын үр садмын Монгол байхын төлөө өнөөдөр энэ бит хоёр арсалтаж тэмцэлдэж болохгүй. Өмнөх байгуулсан гурван одоо андгаандаа багтаад би тэр үнэндээ багтаад хожмын хүмүүсийг Монголд нь Монголтойгоо Монгол их орондоо байх, Монгол нь Монгол байх тэр үнний төлөө би өнөөдөр шудраг зан гаргая л гэж л бодоо байлгүй дээ гэж бодмоор шүү. Энэ чинь өөрөө ёс суртахууны чин үнний чин шударгын нэг том одоо Монгол хэлбэр гэмээр юм уу андгааг. Жишээлбэл энэ өөрөө ёс суртахуун. За та бүдэрийн ярилцлага ер нь өндөрлөх төхөж байна. За тэгэхээр одоо энэ үнэт зүйлээ эрхэмлэн эдэлдэг энэ үнцэнтэй монгол хүн байхын тулд хүмүүсийг одоо ямар байгаасаа гэж үздэг үү? Юу ер нь ямар алхам хийх ёстой юм бэ гэдэг асуултаар одоо энэ ярилцлага өндөрлөё. Өөрийнхөө төлөө хүнийхээ төлөө яг өөрийнхөө төлөө чин шударгаар ажиллаж амьдраасаа гэж бол юунит рүү тэгж амьдрч чадах юм бол үнд зүйлийг өөрийн төвшин дээр нэлээд бий болгох шалтгаал баг. Хэн нэгний төлөө амьдарч जैन, хэн нэгэнд ажил хийж өгч जैन, хэн нэгэн миний ажил хөлсийг хөдөлмөрийг шулжиж бүлжиж जैन гэж бодох юм бол бас нэг тийм олигтой үр дүнд хүрэхгүй л баг. Тэгээд ингээд явсаар байгаа л ер нь цөм үндэцүүл гэдэг юм чинь өөрөө Монгол хүн учраас хүн болгон өөр өөрийн үндэцүүлтэй байж тэгээд тэрийг хүрээндээ орчиндөө хүрээлэлтэй томруулж ингэж л одоо үнцэнтэй нийгэм үнцэнтэй улсыг бий болгоно. Тийм болохоор хамгийн анхны алхам бол ер нь өөрийгөө ойлгох шүү. Өөрийгөө хүндлэх шүү. Өөрийгөө хүндэлдэг хүн өөртөө үнэнч хүн өөрөөрөө бахархдаг хүн бол бусдыг хүндлэн, бусдыг хүлээн зөвшөөрнө, бусдаар бахарх, бусдын амжилт бүтээлээр бахарх чин сэтгэлээ сайн бахархаж чаддаг хүн болно гэж л боддог доо. Тийм учраас Бурхны шиндэж гэсэн би одоо өөрөө Бурхны шинтэй хүн шүү дээ.
одоо улаан бол улаан, ногоон бол ногоон боддээс л та. Тэгээд ингээд үзэхээр Бурхны шинд хэлдэг. Ер нь өөрийнхөө сэтгэлийг л номхдох л хамгийн чухал. Өөрийнхөө сэтгэлийг номхдохын тулд л тэр шишин суртах уу, тэр мэдлэг боловсрол, тэр ухааныг эзэмших хэрэгтэй болдог. Тэгэхээр тэр өөрийнхөө сэтгэлийг номхдох нь гэдэг нь юу юм бэ гэхээр тэр өөрийгөө ойлгоод яавал өөрийгөө одоо номхон болгож байгаа юм бэ буюу тэр нэг тийм зүү зохистой сав болгож чадж байгаа юм бэ гэж харахаар л ер нь аливаа юмыг өөрөөсөө эхэлж чадсан, өөрийгөө ойлгож мэдсэн, өөрийгөө таньж чадсан тэр хүн л хүрээлэн байгаа орчноо бусдыгаа тань. Тийм учраас хамгийн анхныхаа алхмыг хүн өөрөөсөө энэ бүхнийг эзэмшихийн тулд үнцэлтэй хүн болохын тулд энэ эрхэмлийг өвлөн тээгч болохын тулд бол би өөрөө их үнцэнтэй хүн байх хэрэгтэй юм байна. Би өөрийгөө таних хэрэгтэй юм байна. Энэ алхмыг өөрөөсөө эхэлж хийх хэрэгтэй юм байна гэж л ойлгосоо гэж бодож байна. Тэгээд өөрийгөө сайн ойлгоцсон мэдсэн хүн бол өөрөөрөө жишээд бусдыг ойлгодог. За тэгээд одоо бид хоёрын яриач нэлээд урт болох шиг болж байна те. Урт юмд залхдаг, урт юмнаас уйддаг болцсон цаг хугацаанд амьдарч байгаа хүмүүс гэж бодоход жаахан тийм сул талч болсон байж магадгүй. Гэхдээ энэ өөрөө монголчуудын эрхэмлэн дэтлэх үнэт зүйлс бол одоо зөвхөн нүүдэлчний ухаанд л далай, зөвхөн монгол хэлний далай биш. Эсвүүлийн далай л та. Тэгээд чи бит хоёр одоо нэг ийм том нуурын хөвөн дээр очиод тэр нуурын тухай, нуурын экологийн юмыг бүгдэн бүтнээр нь радиогийн сонсогчид хүргэх гэж байна гэж бодох юм бол хоёулаа тэр нэг нуурын цагт нэг цахаасан татгшаа нэг алхаал, хоёр алхаал тэгэл баг болоод одоо ингээл буцаж яана л та. Энэ утгаараа бол ер нь ингээд яг бид хоёрын энэ ярилцлага, энэ өнөөдрийн ярилцлага хүлээж авч байгаа хүмүүст энэ эрхэмлэн дэтлэх үнэцүүлсээ унших юмсан тэ өөрийнхөө төвшөнд үнэлж цэгнэх юмсан, эзэмшиж өвлөх юмсан, өв тээгч нь болох юмсан гэж бодох тэр бодол, тэр тэмүүлэл, тэр юмны урайд бодлого болсон байгаасаа гэж бол хүсэж байна. Тэгээд яг уу одоо бас энэ хүрээний том агуулгатай ярилцлагыг одоо бас хэн нэгэнтэй хийх гээд тэ өөрөмтэй энэ сэдвээр ярилцах гээд ингээд их энэ их том агуулгын юмыг судлаад асуултаа гаргаад тэгээд бэлдээд ингээд өнөөдөр надтай ярилцсан золбоодоо ч гэсэн одоо ахмад хүний хувьд бол баярлж байна. Яагаад гэвэл золбоог бол би тэр миний тэр нэг уриалсан хэсгийн төлөөлөгч гэж харж байна. Тийм учраас одоо танаар төлөөлүүлээд танаа үеийнхэнд та нарын дүүнерт тий Монгол өв соёлыг, Монголын энэ эрхэмлэн дэтлэх үнэт зүйлсийг үрж явж явах үеийнхэндээ бүх насныханд амжилт хүсье. Сайн сайхныг хүсье. Монголчуудын эрхэмлэн дэтлэх үнэт зүйлс үндсүүлэлтэй нийгэм, үндсүүлэлтэй ард түмэн үргэлжид оршдог. Үндсүүлсээ эрхэмлэн дэтлэх үндсүүлсийн донд эвлэлд нэгдэж мандан бадарч хөгжин цэцгэлье гэж ерөөй дөө. За баярлалаа тийм. За бидэнтэй ярилцсан даваа сүрэн захиралтаа маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээд Swiss подкастын маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд бидэнтэй хамт ийсэн үзэгч, сонсогч та бүхэндээ бас маш их баярлалаа.